Одоо дахиж ирээс дахиж ирэл. дахиж ирээс ордохгүй ерөөсөө тий энэ чинь зүгээр энэ хавцаатай байхад энийг л олдчихгүй л тэгэл камер орж иж байгаа учраас энэ ажиллаж байгаа гэсэн. Их дээр энэ ажиллахгүй миний юугаар явсан байхгүй. Миний утасны компьютерээр явсан дажгүй явсан. Хэлсэн байна. За өршөөгөөрэй. Энэ зарууд дэлгэргүй зүгээр юм тийм сэдв идэвхтэй байхгүй. Заруудынхан бол нэг за уучлаарай нэг дуу сул байна гэдэг дуугаараа оролдож байгаа дахиад компьютер онтраачлаа. Тэгэхээр хүмүүс утсан дээрээ өөртөө оролдоорой. Манайхын энэ дууг шалгаад явж байгаа. Тэгээд гайгүй байна гэдэг. Тэгэхээр дуу сонсохдохгүй байна гэдэг өөрсдийнхөө микрофоныг юу сайжруулах хэрэгтэй. Хуцаа оролдоорой манай. Тэгээд бусдын ажилд бас төвөг болоод байна. Хуцаа оролдохгүй байж тэгээд бус хүмүүсийн зүгээр байхад л өө уц болохгүй ингээд. Тэгээ бид нар бас нэг олон түмэнд юм хүрчихсэн надад санаа зовоод юм оролдож чад бас дахиад унтраагаа ажиллаа. Дахиад шеэрлээрээ манайхаа. Дахиад эхэлж байна. Дахиад эхэлсэн. За хүмүүсийн хөтөлбөрт бас төв болж байгаа шүү. За тэгээ дахиад мэдлээ явчаа. Тэг зүгээр байна хаа. Зүгээр байгаа. Тэгэхээр нэг хуучин нэг юу ячиж. Дандаа дууны асуудал үүсдэг байсан болохоор бас санаа зовоод оролцсон ч юм байхгүй. Камер зүгээр байна. Камер салаад. За манайхан шеэрлээрээ. Дахиад шеэрлээрээ. За бас түрүүний 50 дэн болсон байсан. 50 дэн болчихоор эхэлчихье. Ширүүд маань олон багтсан аа. Олон хүн хүртээмжтэй. Болноо. Тэр манайхан ширлээ байгаарэ. За маш олон хүмүүст маш олон өргөн мэдлэгийг түгээхийн тулд бүгдээрээ ширлээ. За манайхан дуун суулаагаа бол өөр өөртөө утасны тохиргоог нэг шалгаад үзээрэй. За дуун зүгээр байна гэж. За манайха ороод ирээрээ баларсан. 26. Дахиад эхлэе. Яг нь өн төлбөргөө та нарт хэрэгтэй мэдээлэл учраас битгий төгшөөгөөрэй. Нэгдүгээр өн төлбөргөө, хоёрдугаар хаанаас ч хинч хэлэхээргүй тийм их мэдээлэл эрдэм байдаг учраас бидний манай байгууллагын мэдээлэл үнцэнтэй. Тэгээ манай байгууллагч өөр номтын тэнгэрийн харьяалт явдаг. Бид нарт дээрээс одоо мэдээлэл өгдөг 99 тэнгэрийн хэлмэрчээр дамнаж ирдэг энэ мэдээллүүд маш үнцэнтэй, маш дээрээс, маш өндөр түвшнөөс ирдэг. Би бол ингэж хэлмээр одоо дэлхийн шинжлэх ухааны академийн эрдэмтдүүдээс ирдэг тийм мэдээлэлд байгаа. Мэдээж нэг бидний тарих уянд багтаамжинд гэдэг юм уу танин мэдхүй хүрээнд тохируулаад энэ цагийн хэллэгүүдээр ингээ бууруулж хэлдэг. Тийм л мэдээлэл байгаа шүү. За 37 хүн боллоо. Өдрийн мэндэ. За манайхан шеэрлээд өгөөрэй. Шеэрлээд өгье. Бид нар шеэрлээд өгөөрэй гоох хэрэгтэй гэж бодож байгаа. Яагад гэвэл энэ сургалт өөрөө үн төлбөргүй явагдаж байгаа сургалтууд. Тэгээд заслууд нь ч гэсэн тодорхой юм зарим одоо өнөөдөр амжих нүгөө ямар ч сан засал хийж үзье гэж бодож. Амжихгүй ч гэж магадгүй маш том сэдв. 33 тэнгэрийн тухай ярих гэдэг байгаа байхгүй юу? 99 тэнгэрийн бүхэл бүтэн 33 тэнгэрийнх нь үйл хэргийг та нарт таниулах гэдэг. 33 тэнгэрийн үйл хэрэгт одоо хүн бид өөрөө ямар алдаа оноотой эндэгдэлтэй зүйл хийснээсээ болж шийтгүүлдэг тухай ярих гэдэг. Орчхон эздүүдийн тухай ярих гэдэг. Бүтээгч нарын тухай ярих гэдэг. Хан хурмас гэх бүр хан гэдэг цолтоогоор хэлэгдэг тийм өндөр тэнгэр байгаа. Тийм өндөр тэнгэрийн үйл хэрэг энэ дэлхийд явагдаад тэр үйл хэргийг нь бид ямар нэгэн байдал мунхаг байдлынхаа улмаас саатуулах, хохирол учруулах
үл хүндэтгэх аваас шийдгэлт нь өртөж зовдөг ба. Тэгэхээр олон хүмүүс маань энэ одоо Монголын байдлаас гэдэг юм мэдэхгүй улмаас хохирж, зовж, шаналж, амьдарч байгаа учраас энийг олон түмэнд үнэхээр хүргэмээр байгаа. Зориод ирсэн хүнд хүргээд суух. Зүгээр олон хүнд ингэ сонсгох хоёрт мэдээж өрөөгөөж нь илүү одоо лайв хийсэн нь илүү үнэтэй цэнтэй байх гэдэг утгаар энэ лайв зэхэн бэлдэж явуулж байгаа шүү. За тэгээд эхлэе да. За тэгээ манайхандаа Би уг нь юу яадаг бол юу яа гэж бодчихсон байхгүй. Ингээл. Тэр өрөөнд хийсэн бол зураг оруулах гэж бодчихсон. Энэ зургийг. За тэгээ шинжлэх ухаанаас эхэлж байна. Манай байгууллагч номтын тэнгэр ингээд хүн ард одоо 10 жилийн сургууль хүмүүс суугаад тийм үү тодорхой хэмжээний арга ертөнцийн шинжлэх ухааны нээлтүүдтэй танилцдаг бол эн чинь өөрөө үн төлбөргөө сургалт явагдаад арга ертөнцийн шинжлэх ухааны мэдлэгийг бэлэг ертөнцийн мэдлэгтэй тэнгэр эрдэмтэй нь оршихуйн эрдэмтэй нь холбон ярьж байгаа. Яг л адилхан тийм одоо тодорхой хэмжээний эрдэмтэн мэрэгдийн төвшөнд хэлэлцэх хэмжээний тийм сургалтууд явагддаг. Тийм учраас олон түмэнд хөрвөл нэгдүгээрт нээлттэй хоёрдугаарт нэг арга барилынхаа эрдмийг энэ тэнцвүүлэн заа. Тийм учраас эхлээд ярив. За манай дэлхий агаар мандал гэж нэрлэгдэх. Тийм одоо хөрш ороогоо орхиж. Бид нар дэш хурмас тэнгэр гэхэлэр агаар мандлынхаа тухай. Тэгэхээр агаар мандал юу байдаг вэ гэхэлэр яг энэ цагийн шинжлэх ухаанаар бол агаар мандлыгаа нэг 5 6 бүлэгт хуваачдаг. 6 мандал гэдэг юм уу давхраг гэж хуваачдаг. За тэгээд дороосоо эхлэх юм бол орчих мандал, тропосфер буюу орчих мандал гэдэг нэртэй. За тэрэнд болохоор тодорхой хэмжээний тэрний чин дээр за би ерөнхий эхлэгээс тавьчих. Тропосфер. За тэрний дээр давхрат мандал гэдэг. Стратосфер гэж. Тэрний дээр мезосфер буюу цэнэгт мандал, хий мандал гэсэн нэртэй мандал байна. За тэрний дээр дулаан мандал. Тэгээд тэрний дээр гадаад мандал гэдэг. Ингээд бид их дэлхийнхаа хөрш ороо уул усныхаа одоо энэ гадаргуугаас эхлээд энэ агаарын мандал хоосон орон зайгаа дээшээ тэр орон зайгаа ийм 5 үндсэн хэсэгт хуваачдаг. 5 мандал хуваадаг. 5 мандал дотроо давхаргууд хуваадаг явчихдаг. Энэ цагийн шинжлэх ухаанаар. Гэтэл Монгол өвгдөөс энэ давхаргуудыг 33 тэнгэрт хуваадаг. Яагад бол 33 өөр үйл хэрэгүүд тэнд явагддаг. 33 ялгаатай оршихуй тэнд оршин байдаг. Тэгэхээр ийм ялгаатай. Нэг нь 5 хувааж, нөгөөх нь 99 давхаргад хувааж. За ингээд явъя. За тэгэхээр хүн болгон л мэдээж бид нар үдсэн шүү дээ байгалийн шинжлэх ухаан. Цаг уур гэж үзчихэд байдаг. Гадаад энэ мандлуудын тухай үзчихэд байдаг. За тэгэхээр гадаад мандал гэдэг нь хамгийн гадаад мандал гэдэг нь дэлхийн аурагаас халиад цаашаа нарны аймаг руугаа сарлуугаа явчихж байгаа хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр тэр хэсгийг нэг 640-64 мянган километр зай дэлхийн гадаргуугаас шүү. Тэр хэсэгт байгаа зайг хэлдэг энэ гадаад мандал гэдэгтэй. Тэгээд тэнд болохоор эгэл бөөм одоо материуд задраад атомууд задраад эгэл бөөмс болоод сансарт уусан сарндаг гэдэг юм уу задраа явчихдаг. Тэр орон зайд болохоор сансрын төхөөрөмжүүдийг сорилуулж байрладаг тий. За ийм ба. Дараа нь дулаан мандал гэдэг түрүү ярьсан. Би одоо дээрээс нь доошоо буулгаад ярьж байна. Гадаад мандал, дулаан мандал ингээд цэнэгт мандал, давхрат мандал, орчих мандал гэдэг. За дулаан мандал нь болохоор 80-аас 60 640 км зайд байрлах тэр агаарын буюу хий орон зайг хэлж байгаа. За тэр болохоор нэг 230 орчим хэмтэй дулаантай Цельсийн дулаантай халдаг тийм халуун мандал байна. Тийм учраас дулаан мандал нэртэй. За энэ мандал тодорхой хэмжээний ионууд соронзон одоо орны урсгал, цэнгийн урсгалууд байна. Мөн сансрын эрчим тоосонцруудаар цэнэглэгдсэн туйлын туяа маань байдаг тэр давхрах. Туйлын 2 туйл ба туйлын туйнууд байдаг. Тэр давхрах шүү хүмүүсээ. За тэгэхээр тэнд одоо манай дэлхийн хиймэл дагуулууд бас байж идэв. За энд ямар одоо оршихуй байдаг гэхээр манай дэлхийн цөмд байдаг тамийнхан буюу галын орон зайныхан хурмастан өөрийн гэсэн бас галын орон зайгаа үүсгээд хурмастын тамийнхан тэнд суудаг. Өөрөөр хэлбэл хурмаст тэнгэрт гайтарсан нүктийг авчиж тамлан шийтгдэг нэг талаасаа тамийнхан. Нөгөө талаасаа энэ дулаан мандал нь гаднаас ирж байгаа тоосонцруудыг гэдэг юм хар ирчмүүдийг гэдэг юм гадны битүүдийг шатгааж задлж байх үүрэгтэй тэгж оршдог. За дараагийнх нь цэнэгт мандал гэдэг. Доош явчаа. Хий мандал. Мезосфер гэдэг.
За энэ мезосфер буюу хэм мандалд бол нэг 80-аас 50-аас 80 км өндрийг одоо дэлхийн түвшнээс дээш явуулахад 50-аас 80 км зайд тэр орон зайг нь байрлуулж байгаа. Тэнд болохоор нэг дулаан байсан 230 хүртэл Цельсийн өндөр градус халж байсан давхарч нь хөрөөд хасах 90 градус боллоо буурж орж байна. Тэгээд гаднаас ирж байгаа оддын гэрэл галбаанууд энд одоо нэг оч дөл болоод задардаг. Солирын тоосонцрууд ихээр иж задардаг. Өөрөөр хэлбэл тийм хамгаалтын бүрхүүл. Энэ агаар мандал хэрэгжгээр хамгаалтын бүрхүүл гэж ойлгоё. Хүний биеэр яхан бол авраа гэдэг ойлгоч тий. За тэгэхээр энэ цэнэгт мандал буюу хийм мандал хурмастын эрлэг тавих юм шүү дээ. Хурмас тэнгэрт гай тарьсан буруу зөрүү үйл хийсэн хурмас тэнгэрийн одоо оршихуй орон зайд агаар мандалд агаарын цэвэр тунгалаг байдал нар сар одоо салхины эрчим тэр бүгдэнд гай тарьсан хүмүүсийг аваачиж тэнд шүүдэг шүүхийнхэн буюу хуулийнхэн байна шүү дээ. Хурмастын эрлэгийнхэн тэр хурмастын эрлэгийнхэн дэлхийн гүнд байгаа эрлэгийн давхрахтайгаа харилцсан хамааралтайгаар оршиж үлээ нэгтгэн явуулдаг. За дараагийнх нь давхраад мандал. Доошо бууж гэнэ одоо. За дэлхийн газрын хөрснөөс дэше 16-аас 50 км зайд оршин. Тэгээд энэ 50 км зайд оршоод дунд нь бидний ярьдаг нэг азууны давхраг маань байрладаг. Дунд нь дотор нь нэлээд доод төвшөнд доод хэсэгтээ байрладаг. За тэгээд энд болохоор нэг пуужингууд те одоо хүрдэг. За энд манай хурмаст одоо юу гэдэг дэлхийн савдаг твийнхэн хурмастын савдаг твтэйгээ хамтраад шим мандалтайгаа хамтраад тэнд оршиж савдаг твийн үйл хэргийг дэмнэж хурмас тэнгэрийнхэн оршоод тэгээд хурмастынхаа давхрад бүхэл бүтэн дээд савдгийнхэн оршиж давхраад мандалыг нэрлэж байгаа. За азууны давхраг гэдэг байгаа. Азууны давхраг бол угаасаа нэг дэлхийг сарны нарны хитягаан туяа хортой туйнаас хамгаалдаг тийм давхраг байгаа. Шүүл төрийн давхраг байгаа. Тэгэхээр энийг хурмастын амины орон зай буюу манай дэлхийн цөмд амины орон зай амины эздүүд оршиж байгаа. Дэлхийн ам өөрөө оршиж байгаа. Амийг тогтоон барьж байгаа амин судлуудыг хамгаалдаг амины эздүүд оршиж байгаа. Тэгэхээр тэр амины эздүүд хурмастын амины давхрагад буюу азууны давхрагад оршдог юм аа. Жишээлбэл энэ азууны давхраг манай дэлхий дээр юм бол цөлийнхэнтэй хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Том цөлийнхэнтэй цөлийн эздтэй холбогдсон үйл ажиллагаа явуулдаг. За дараа нь дахиад толтой давхраг гэж байгаа. Толтой давхраг. За тэнд болохоор нөгөө цан хүүрэг мөндөр цас мүсийг үйлдвэрлэдэг тийм давхраг байгаа шүү дээ. Уур хүдэн манан будан очдог. За тэр нь болохоор одоо дэлхийн лус твийнхэнтэй хамтарч үйл ажиллагаа явуулдаг хурмастын лус твийнхэн байна. За тэгээд доошо орчих мандал буюу шувууд хүн бид одоо хүн бид оршихоо дээдлийн тэр хэсэг. За 16 км хүртэл зайд 0-оос 16 км хүртэлх зайд байл. Ан амтан хүртэл оршиж байгаа. Энд маань үүс хуралдаж байгаа. Хүчтэй шуургууд гэдэг юм уу салхиуд хөвчлэн энэ давхруудаар явагдаж байгаа. Тэгэхээр нийт агаарын өөрөөр хэлбэл одоо агаар чинь ингээд дээшлэх тусмаа дэлхийн одоо хөрс гадаргуун дээр байх агаар маш их байж та дээшлэх тусмаа агаар нь багасаар байгаад агааргүй орчин болчихж байгаа шүү дээ. Тэгээ агаар байгаа хэсгээрэл агарын мандал энд нэмхэн байна, энд цимбэр байна, энд төдөн хувьтай байна, энд төдөн хувьтай байна гэж явсараад одоо энэ хөрснийхаа давхраг буюу орчих мандал дээр ирж байгаа. Тэгээ энд бол агаар нэг 70 орчим хувь байгаа. За нэг иймэрхүү байдаг шүү. Тэгэхээр илүү нэг манай онгоцууд хөрдөг давхраг тийм үү. Дээрээс нь энийг хурмаст одоо манай их дэлхий дээр шим мандлынхан буюу хөвч тайгынхан оршоод байна. Тэгвэл энэ яг орчих мандлын тэр 16 км хүртэл өндөр зайд байрлаж байгаа. Энэ үүс хуралдан байдаг давхаргад хурмастын хөвч тайгынхан оршоод. За ингэж дэлхийн хэвлэлд байгаа 6 твийнхэн хурмастын 6 твийнхэнтэйгээ хамтран үйл хэрэгээ явуулаад газар тэнгэрийн холбоосыг бүхлэн оршиж байна. Газар тэнгэрийн холбоосыг бүхлэн оршиж байна. Нөгөө бидний яриад байдаг дээд бие гэж яриад байдаг. Дээд биеийг нь зарим биед энд оршиж байгаа. Зарим нь дээшээ нар сарлага явчихж байгаа. Эсвэл дээд биенүүд эндээс дамнан ирж хүн бидэнтэй холбогдож байгаа. Дээд биегүүд. Уг нь тэнгэрийн сүнсүүд гэж ярьдаг. Тэгэхээр тэнгэрийн сүнсүүд гэхээр заавал тэнгэрт байдаг гэж ойлгох хэрэггүй. Зарим нь энэ хурмас твэр дамнан орж байгаа. Гэхдээ зарим хурмастын давхрагч чинь одоо жишээл гадаад мандал гэдэг чинь өөрөө сар нарныхаа аймаг руу ороод холбогдоод явчихж байгаа учраас бидний нэг
нар сарны сүнсүүд буюу тэнгэрийн сүнсүүд нөгөө дээд бие гэж энэ цаг түмэн олнороо нэрлээ та. Энэ сүнсүүд чи энэ мандал энэ давхаргуудаар нэвчин байж бид нар дээр бууж иж холбогдож байгаа. Гэтэл дээд биед яагаад их холбоос тасраад байгаа гэхээр энэ мандлууд чинь өөрсдөө эрчмийн цорхойтой болцоод байна. Яг азааны давхар цоордог шиг. Бусад давхаргууд нь адилхан цоорцсон. Бүгд цоорцсон байна. Цоорцсон байгаа учраас энэ хурмас төврөг гадны орчлон окторгон гариг иргэсийн дайснууд гэдэг юм. Окторгон дайснууд, орчлонгийн дайснууд манай дэлхийгээр орж бүгчээд байгаа даа. Нэг талаасаа. Нөгөө талаасаа тэр онгорхой цорхоогоор гэх юм хармуу эрчмүүд ихээр орж иж байна. За ингээд үтсэж. За ингээд ерөнхийдөө би нэг юг тайлбарлах гэж оролдлоо. Агаар мандалт 33 тэнгэрийн одоо тэр агаа хан хурмстын 33 тэнгэрийн орныг шинжлэх ухааных нь ангилалтай тайлбартай нийцүүлж та бүхний тархинд хүргэх гэж оролдлоо. За шеэрлээд өгөөрэй манайхаа. Маш их шеэрлээд өгөхийг бодоорой. За шеэр чинь өөрөө бас л нэг хэрэг бусдын сайн сайхны төлөө үйлдэж байгаа хэрэг болно. Бусдад үнэхээр буян санаж байгаа юм. Гэгэрэлгээд яриад гоод бусдыг ч гэсэн гэгэрүүлэх зам гэдэг юм уу танин мэдэх зам хөдлөх нь бас одоо зөв хүний үйлдэл гэж ойлгож байгаа шүү. Тэгэхээр шеэрлээд өгөөрэй. За бүгд магадгүй энэ бүхний цаана олон хүний амьдралд өөрчлөлт орох, олон хүний өвчин зовлон гос салах үүд хаалга нэгдэж болзошгүй учраас юм жоохон томоор хандаад бүгдээрээ шеэрлээд өгөөрэй. За бүгдээрээ шеэрлэе. Хүн бүр нэг хэд хэдэн гөрөвлөө шеэрлэе. За одоо бүгдээрээ 84-ээр нэг 100 гаруй болчихсон. За бүгдээрээ шеэрлээрээ. За тэгэнгүүт өнөөдөр энэ бидний атмосфер гэж нэрлэдэг агаар мандал маань ямар байгаа, ямар төвшөнд байгаа бэ? Яагаад агаар мандлын эздүүд буюу хурмас тэнгэрийн эздүүд бидний амьдралд нөлөөтэй болж байгаа? Хүн бидний зовлонгийн бэрхшээлийн цаана яагаад энэ хурмас тэнгэрийн эздүүдийн одоо тогшрол гэдэг юм хилэгнэл оршоод байгаа. Одоо тэр тухай таниулна. Тэгхийн бол бид нар юмд арай томоор хандах болно. Тэгхийн бол бид нар өвдөөцийн үйл хэргийг арай таньж мэдэж эхэлнэ. Тэнгэр ярьж байгаа хүмүүсийн ялангуяа эрдэм мэдлэг дээр суурилан тэнгэр ярьж байгаа хүмүүсийн үйл хэргийг дүгнэх чадамж чадвар чинь арай нэмэгдэх болов. Амьдралдаа жоохон өөрөөр хандаж эхлэх болов гэж бодож байна. За агаарын бохирдол өндөр маш их яригдаж байгаа тийм үү? Дэлхийн дулаар л яригдаад байна. Энэ бүхний цаана юу болоод байгаа? Нэгдүгээр агаарын бохирдол гэдэг. Уг нь бол агаар өөрөө тоосон цартай. Угаасаа агаар тэр төм амьд байгаа учраас агаар өөрийн гэсэн тоосон цартай. Тоосон цар гэдэгт нь тэр юу багтдаг? Ихэвчлэн агаарт хэрэгтэй эрдэнэсийн чулуудын хилтерхийнүүд агаарын энэ гэрэл тоо цацрагийг хотрогоо нарнаас сарнаас тосон авч байгаа тэр жижиг ширхэлбүүд бай. Тэгээд тэр ширхэлэг дотор агаарын энэ агаар дотор байгаа агаарын эрчмүүдийг туяадыг баяжуулж байгаа агаарыг шимтэй огтой одоо юу гэх тийм болгож байгаа. Тийм жижиг амьтад амьууд бичил битүүд тэгээд тоосонцор дээр суйрлан өөрийнхөө оромж өргөө болгон өөрийнхөө бие болгон оршиж байгаа. Гэтэл энэ тоосонцор өнөөдөр ерөнхийдөө 2.5 микрон буюу микрометр байх ёстой гэж үздэг. Гэтэл өнөөдөр энэ хэмжээ маш томорсон. Маш их тортог, чулуулаг, хилтерхийнүүд, хатуу холцууд энэ агаар мандалд ихээр тархсан. Тэгээд бидний одоо унж байгаа машин хэрэгжилж энэ одоо үйл ажиллаж байгаа химийн үйлдвэрүүд, мета төмөрлөгийн үйлдвэрүүд, уул уурхайн тэсэлгээний үйл ажиллагаа, зам талбайгаар давхиж байгаа машин тэрэгний хөдөлгөөн. За тэгээ энэ олон техник хэрэгслүүдийг ажилуулж байгаа төрсөн бензиний шатал, тэгээд нүүрсний шаталтууд өөр маш олон зүйлийг бид шатааж байгаа. Тэр бүгдээс гарвалтай утаа тортог хөө. Дээрэс нь энэ олон үйлдвэрүүдээс гарч байгаа аэрозол буюу хор агуулсан хүчтэй хурц химийн элементүүдийг агуулсан шингэн дуслууд агаар зөндөө байна. Тэгээд нэг янз янзын машин тэрэгтэй явж байна. Нүүрс хүчлэн дутуу шатаад нүүрс хүчлийн дутуу шаталтыг үүсгээд явж байна. Энэ бүгд агаарын бохирдлыг үүсгэсэн байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт дэлхийн дулаарлын тухай яриа тийм үү? Хүлэмжийн хий гэдэг асуудал явагддаг. Хүлэмжийн хий гэдэг нь өөрөө болохоор юу штэ яг зориулт нь болохоор нэг усны уур, нүүрс төрөгчийн давхар эсвэл метан, азон гэх мэтлэн тийм үндсэн элементүүдээс бүтсэн хийнүүд байдаг бөгөөд дэлхийн дотоод хэвлийн дулааныг дэлхийн агаар мандалд байгаа дулааныг бий болгох зорилготой тогтоон барих зэрэг яг хүлэмжийн дотор ингээд барьцгаар хүлэмжийн дотор нь ямар халуун дулаан байдаг вүлээ. Тэрэн шиг дэлхийн энэ хэвлий дулаан байлга хүн бидний амьдарч байгаа агаарыг зуны өвдийн агаарыг тодорхой хүний мах бие даах хэмжээний
тийм халуун дулаан байх зорилготойгоор хүлэмжийн хий гэж оршиж байгаа. Мөн дээрэс нь энэ нарнаас цуглуулж оржсэн агаар манлуудаас цугларч ирсэн инфра улаан туяа дэлхийн цөмөөс ялгарч байгаа энэ дулаан туяануудыг хорыг задлан шүгч чадвартай хармууг устан задлах чадвартай тэр инфра улаан туяануудыг сансрын орон зай руу алдахгүй байх хамгаалтын тэр давхарга байхгүй нэг өсөндөө тийм хүлэмжийн хий гэд нэртэй. Тэгээ энэ хүлэмжийн хийн өнөөдөр хэрвээ хүлэмжийн хийнүүд агаарт байдаггүй байсан бол ядаж энгийн ухаанаар ойлгохгүй. Бид нар наад дэлхийн нэг агаар одоо нэг зундаа нэг 35 36 орчим хэм байлаа гэхэд хэрвээ хүлэмжийн хий байгааг бол хас 18 хэм байх гэсэн гэж. Тэр хүн бичил битэн байдаг хүн бидж амьдрахад хэцүү. Дан хүүтэн орчинд өг сургамал ургах нь хэцүү. Тийм л болох байсан. Тэгэхэд өнөөдөр энэ хүлэмжийн хий маш их нэг юу яасан. Нэг зарим элементүүд маш их баяжсан, зарим нь маш их байхгүй болсон. Заримных нь оронд өөр дэгдэмхий хийнүүд бий болчихсон байгаа. Энэ бол ойлгомжтой. За ойлгомжтой гэж яриад байгаа нь ганц нэг тоо жишээ авчих тийм үү. Жишээлбэл одоо сүүлийн 200 жил дотор ерөнхийдөө аж үйлдвэржилтийн эрен гэж яриад маш их нэг аж үйлдвэржилт нэртэй одоо бүтээн байгуулалт явагдаад ирсэн тийм. Тэгэхээр жишээлбэл агаар мандалдах нүүрс төрчийн хэмжээ одоо 35% өссөн гэж байна. Нүүрс төрч гэдэг чинь нөгөө утаа тортог хөө халуун дулаан урал амьсгал байгаа ш тийш явцсан. Тэгэхээр ийм ихээр нэмэгдэж амж агаарын дулаалал дээж явагдана. Нэгдүгээр. Энэ бүгд нөгөө буцаад нөгөө миний дараагийн ярих нөгөө бэлэг ертөнцийн ярих зүйлтэй холбогдох учраас яриад байгаа шүү. Бид өөрсдөө энэ хүлэмжийн хийг бид өөрсдөө үүсгэж байгаа. Бид өөрсдөө агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Гэдгээ сайн мэдж ойлгох хэрэгтэй байна. За тэгээд метан жишээлбэл метан хүлэмжийн хийг үүсгэж байгаа. Хүлэмжийн хийг нэмэгдүүлсэн хүлэмжийн хийг 14% эзэлж байгаа. Тэгээ метан өөрөө дулаал нэг метан гэдэг чинь өөрөө юу штэ одоо нэг далайн гүнд байдаг одоо өтөг бууц гэдэг юм малын одоо ан амьтны үлдэгдлүүд штэ бас өөртөө тодорхой хэмжээний хийг агуулад оршиж байдаг. Тэгээ хөдөө аж ахуйн үйл ажиллагаа өндөр ямар явагдаж байгаа билээ. Хэр зөв одоо нэг байгальд ээлтэй явагдаж байгаа билээ. Бид ямар их одоо ялцамгийг хог хаягдлыг одоо бий болгож байгаа билээ. Өнөөдөр газрын энэ олон газрын өрөмлгүүд явж байна. Маш олон шүүрх гэдэг юм тавьж байна. Маш олон канавуудыг угч байна. Газрын хэвлийг дээш ингээд дэлгээ хийчихэж байна. Тэгээ уул уурхай, нүүрсний уул уурхай, байгалийн хийн хоолой нас алдагдлууд гарч байна. Хог хаягдлууд гарч байна. Нүүрс одоо байгалийн нүүрс ингээд өөрөө ингээд шатаал бүргэлж ингээд мөнхөд дээш тортог утааг үүсгэж байна. Энэ бүхэн чинь метан ялгарч байгаа. Тэгээ метаныхын дулаан бий болох нөлөө нь түрүүний нүүрс төрч хүчлийг хийнээс 21 дахин их. Тийм учраас маш их дулаалт нөлөөтэй байна. Гэтэл бид нар энд хүн бидний буруутай үйл ажиллагаа байгаа штэ. Газар тариалан бид яаж эрхэлж байгаа вэ? Их хөрш шуганд бид нар ямар хандж байгаа вэ? Хаа тарсан юу дуртагаа ухаж сэмгэж чиж байгаа. За дараа нь азотын дутуу эсэл. Энэ азотын дутуу эсэл нь өнөө хүлэмжийн хийг нэмэгдүүлж байгаа нэг зүйл болчиход байгаа. Ялангуяа н азотоор борцсон хөрш шороо. Тэ малын ялгцсан. Азотоор одоо азотын бордоо хийдэггүй газар тариалан одоо байхгүй гэж би ойлгож байна. Ялангуяа одоо хятад методын дулаан орнуудад бол маш их азотын бордоо өөрсдийг нь хөрсөн шимгүү ахгүй үржилгөө болчихсон, эрдэсгүй болчихсон учраас нэмэлт нүүний химийн бордоонууд хийж байгаа. Энэ нь буцаад агаартан асар хэмжээний азотын дутуу шатсан эслийг дэше өдөөн дэгдээж дэгдэмхий хий үүсгэж. Энэ дэгдэмхий хийн хэдийгээр тийм агаарын тэр хүлэмжийн хий агаар мандалтаа эзэлж байгаа хувь нь тодорхой хэмжээгээр бага гэж байгаа. Гэхдээ 8 орчим хувьтай гэж байгаа. Гэхдээ түрүүн бол нүүрсчлийг яасан 35% ихсэн. Гэтэл энэ 8 орчим хувиар ихсэн хэрнээ агаарын дулааллыг бий болгодог хүчин зүйл нь нүүрс хүчлэлтэй харьцуулах юм бол 310 дахин. Тийм аюултай дулааныг бий болгож. Дулаан ихсэл байна гэдэг чинь хан хормос тэнгэрээс буух хувь гişиг багасах эрчим буурах тэр нөлөөллийг л бий болгож байгаа. За тэгээ фотор тэмдэг. Маш олон нэг аж үйлдвэрийн одоо явцад бий болж байгаа. Аж үйлдвэр шиг тийм үйлдвэр комбинатууд ажиллаж байгаа тэр нөхцөл бий болж байгаа. Тэгээд энэ бүхний чинь цаана нэгэн хувийг эзэлж байгаа хэрнээ нүүрс хүчлийн хийгээс үзүүлж байгаа дулаанаас 11,000-аас 23,000 дахин тийм өндөр дулааныг бий болгож байна. Тэгэхээр энэ бүгдийн цаана дэлхий өөрөө нэгдүгээр сүрж байна. Хоёрдугаар хан хурмас тэнгэрийн агаар мандал өөрөө байхгүй болж байна.
Агаар мандал зөвхөн тоосонцрууд, хэмжээний тоосонцрууд. Тоосонцор дээр дөрөөлж орж иж байгаа ням бактериуд, бичил битүүд нөгөө коронагийн вирус шиг нэг нэгэндээ тархан халдруулж салхины нөлөөлөлөөр, агаар усхлын нөлөөлөлөөр тархаж байна. За тэгэхээр юм байна. За яг хуу тэгээд нэгэнтээ энэ одоо ингээд хүндрэлтний өөрийнх нь хөгжлийн зүй тогтныг тиймэрхүү чиг хандлагатай болгоо явуулсан. Байгальдаа одоо өс сансан мэт байгалаа сүйтгэн амьдарч байгаа. Одоо энгийнээр яг та нар гэр дотроо нэг хашаа барьж хашаанд гэрээ барьж байшингаа барьж. Тэгээд амьдрахын тулд нэг булангаас хашаагаа авах авч буулгаж авах шатаагаар тэндээс үнэ аваа шатаадаг тийм нэг арчаагүй айлууд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг бид нар амьдарч байгаа шүү дээ. Хөр шороотой хэрэгтэй олонгол гэрийнхаа шалыг ухаж аваад ингэж амьдарч ингэж ахуйгаа сүйтгэж байгаа. Гэтэ ахуйгаа сүйтгэсэн гэдгээр бид юу гэдгийг өөр гариг ирэхээс олоод явчихна гэдэг тийм хүндрэлтний утоп мөрөдөл байхгүй шүү дээ. Бидрийг тосч авахчгүй боломжчгүй. За тэгэхээр үүний эсрэг ямар үйл ажиллагаа явуулж юм дээр үүний эсрэг хан хурмас тэнгэрийн 33 хан хурмас тэнгэрийн эздүүд ирж байна. Дэлхийд маш олноороо ирж байна. Маш олноороо ирээд энэ дэлхийн агаар мандлыг хамгаалах гээд энэ дэлхийн оршихуйг бүрэн бүтэн авч үлдэх гээд зүтгэж байна. За манайхан шеэрлээд үгүй бууж байна. За шеэрээ нэмэгдүүлээрэ манайхан шеэрлсэн гэд бичсэн байгаа боловч шууд нэмэгдэж орж ирсэн хүмүүс байгаа. Тэгээ шеэрлэл өгөөрэй. Энэ мэдлэг үнцэнтэй мэдлэгээ. Бид нар өөрсдийнхөө мэдлэгийг үнцэнтэй гэх гээд байгаа ш. Хүн бидэнд үнцэнтэй байна. Монгол хүн бидэнд үнцэнтэй байна. Яагаад гэвэл агаар 33 тэнгэрийн гисгээ шийдэлтэй хүмүүс бидний дунд дэндүү олноор зовж чаналж амьдраад байна. Тэгээ трийг л таниулах гэдэг. Ерөөсө гол эрхэм зорилго тэр л байна. Тэрээс биш бид нар одоо юу гэдгийг мэддэг юм аа ингээд лайв зэгж байгаад ярьчихвал тийм одоо юу гэдгийг одоо хөдөлмөр шаардсан гэдэг бидраас гарнаас гар унчих гэдэг ажил биш л дээ. Гэхдээ хүн бидэнд одоо маш их мэдлэг хэрэгтэй байна. Ялангуяа тэнгэрийн эрдэм энэ байгалийн жамын мэдвэл захгүй гэдэг нь мөрдөх ёстой зарчим жаяг занштууд үнэхээр хэрэгтэй байна шүү. Тийм учраас шеэрлээд өгөөд маш их баярлах гээд байна та бүхэндээ. За цаашаа явъя да. За одоо нэг гол юм руу орох гээд байгаа байхгүй юу? За тэгээ байгалийн энэ одоо хан хурмс тэнгэрийн эздүүдийн олон өвөг дээцүүд буугаад байна. Та нар тэгэл буу болчихвол юугаа хийж идэв гэж асуудаг. Улаач болчоо та нар тэгээд энэ төр улсаагаа сайхан болгож байгаа нь хаа байна? Хийх юм дэндүү их байдаг. Хийх юм дэндүү их байдаг. Наа төр улсаас өмнө их дэлхий байхгүй болох гэдэг учраас их дэлхийг хамгаалах хэрэгтэй байна. Орчлонгийн хар муут сүнснүүд, хар муутнууд, гариг иргэсийн хар сүнсүүд, хар муутнууд, огторгуйн дайснууд, мөнхөх тэнгэрийн дайснууд их дэлхийд асар ихээр энэ нөөг цоорхой орон зайгаар үүд хаалгагүй болсон орд өргөөгөр гэдэг шиг цоорхой орон зайгаар маш ихээр орж ирчээд байна. Нэг талаасаа нөгөө талаасаа бид тэр бүгдийн урих занганд орчоод тэдний одоо дохио зангаар робот шиг зомби шиг амьдраад буцаад хармуу юм оршихуудаа хүн өөртөө үр удамдаа авг отогтой гариг ирэхстэй үлдээд байгаа. Биднээр дамжуулж маш их муу зүйлийг хийдэг учраас бид тийм одоо зүйлийн эсрэг мэдлэгтэй байвал зогсож чадна гэдэг утгаараа энийг таниулах гэдэг. За тэгээ тэнгэр хүчтэй болохоор олон гариг иргэсийг тогтоон барьж байгаа хүчтэнгүүд байдаг учраас өнөөдөр дэлхийд болж байгаа энэ үйл явдлыг таслан зогсоох нь зүйн хэрэг. Тэнгэрийн хүчийг таньж мэдж байгаа учраас энэ олон гариг иргэсийг бүрэн бүтэн байлгаад байж чатаад байгаа юм чинь манай дэлхийний бүрэн бүтэн бол аваад үлдэх тэдний үед асуудал биш. Ганцхан хүн бид тэр үлдэнд нь дэмнэх цаашаа өөрийнхөө одоо мэдлэг дор зөв амьдрах нь чухал байна. За одоо нүүрс хүчлийн илүүдлийг яаж тогтоон барих зорилгодоор хан хурмас тэнгэрийн эздүүд ирж байгаа тухай ярья. За өнөөдөр нэг мөнх тэнгэрчин болохоор нэг юу штэ хараач цагаанаач хөхөөч буюу бүх одоо төрлийн үйл хэргийг хариуцж байгаа штэ. Өнөөдөр эрлэг гэдэг чинь юу юм? Харч мэхэн хар өвөө харын талын өвөө гэж ярьдаг. Тэгвэл харын хүчтэнгүүд тэр оршоод байна. Өнөөдөр тамийнхан юу юм?
Улааныхан галынхан гэж ярьдаг. Тэгвэл галынхныг хэлээд байгаа. За тэгэхээр өнөөдөр яаж вэ? Хар эрчмийнхэн, хар кваркийнхан, хар солирийнхан манай энэ сарны дагуул гаригуудаас олноор ирж байна. Энэ нүүрс хүчлийн хийн буюу хий утаар униар тортгийг задал сарниулж хувиргахаар тэр ирж байна. Би энэ хар кваркийнхан гэж жоохон миний бас юг физик энтер мэддэг инженер хүмүүс их сонсдог юм билээ. Тэгэхээр хар кваркийнхан гэдэгт нөө электрон задралын дүнд бий болдог эгэл бөөмс буюу T кваркуудыг багтааж байгаа. T кварк дотроо нөө truth буюу истинийг гэж нэрлэдэг юм. Үнэний кварк гэнэ. Тэрийг багтааж байгаа шүү. 6 кваркууд дотор олон задарчж байгаа учраас тэгээд олон задарсан кваркууд дотор тэр кваркуудын төлхөө ярьж байгаа. За тэгээд тэд ирэхлээр яах вэ? Энэ хар эрчмийнхэн буюу өөртөө хар эрчмийн орон зайнаас хар эрчимтэй яаж ажиллах эрдэм чадлаа бүгдийг мэддэг шиддэнгүүд хүчдэнгүүд ирэхлээр юу хийх юм бэ? Хар солирхон ирэхээр. Тэгэхээр нөгөө утаа тоос тортгууд дотор байгаа PM10 гэдэг байна. 10 PM гэдэг нь том тортгууд, том ширхтэлгүүд, том тоос шороонуудыг тэн дотор нь ядж байхад ингээд маш олон бактериуд гэдэг, маш олон хорууд байгаад идэг. Хармуу эрчмүүд байгаад идэг. Тэдний нийлэхлээр бүхэл бүтэн хармуу эрчмийн орон зай үүсгээд идэг. Тэнд нь нөгөө хармуу сүнсүүд нь гэдэг юм хармуу нууд нь өөрийнхөө одоо тэр зэвсэг гэдэг юм уу орон зай гэдэг юм хувь дуул гэдэг юм болгон хүчээ аваад идэг. Тэгэхээр тэрүүдийг буталдаг. Атомын задралт оруулна. Кварк болгон сарниулна. Тэндээсээ галбас угаасаа кваркийг задлахад галбанууд үүсэж байгаа. Хапга маш хурдтай. За галбанууд үүсгээд галба болгон хувиргаа тэр нь буцаад галбан нэг цацрагуудаа үүсгээд задралтаа ороод цацраг болоод хөрш шороондор буугаад мод бутыг ургуулах шимийг үүдэрч. Тэгж нүүрс хүчлийнхаа хийх буцаж задлж байна. Мод чинь яадаг юм? Хүчил төрөчийг бий болгодог. Нүүрс хүчлээр амьсгалаад хүчил төрөчийг бий болгодог гэдэг шиг нөгөө мод бут чинь нүүрс хүчлийн одоо тэр задарсан яз анхдагч нөгөө эрчмүүдний хэрэгтэй ба. Тэгээд тэд нар яд мод бутаа ургуулав. Гэтэ өнөөдөр манай дэлхийд хөрш шороон ямар ч байгаа юм бэ? Тийм үү? Тэрийг шингээж авах чадвартай галба цэцрэгүүдийг тосч авахдаа бас жоохон мөхөс байгаа учраас тэрийг яадаг. Маш хүчтэй нөгөө аянгууд, цахилгаанууд, галбаадууд мөндрүүдийг буулгаж хөрсийг хэвэн болгож тэгж байж нөгөө энэ нүүрс хүчлийн илүүдлэхийн задралын явцад үүссэн тэр цацрагуудыг хөрсөнд шингээ өгч тийм чадвартай байна. Тэгэхээр уг нь бол энэ нүүрслийн одоо хийн агаарт байхдаа ямар зорилготой байдаг вэ гэхээр мөндрийг, шүүдрийг, аянгийг, цахилгааны галбаадыг үйлдвэрлэх зорилготойгоор оршиж идэг. Хэрвээ бид тодорхой хэмжээний ингээд эргэлтийн нэг хүн холбоо гэдэг эргэлтийн механизм нь бид хүн төрөлхтөн бидний үйлдвэрлэсэн нүүрсийн хийн байглаас өөрөөсөө бий болсон хийн хурмас твийнхаа тэр баланс гэдэг нь тэнцвэрийг хангах дайны уг нь байсан. Гэтэл замбраагүй ихээр үйлдвэрлээд эхлэнгүүд нөгөө хуучин ингээд задлаа сууж байдаг байсан хурмас тэнгэрийн эздүүдийн тоо цөөрөд хүчин мөхсдөөд ирэнгүүд дээрээс яаж юм хүчнүүд бууж ирж байна. Тэгэхээр энэ өгдүүд хэн дээр бууж ирж байгаа? Энэ одоо эрдэмтэн мэрэгдүүд цэцдүүд хэн дээр бууж ирж байгаа юм? Улаач үрс дээр бууж ирж байгаа. Эрдэмтэн мэрэгд үрсийнхаа бөө тарихаар холбогдож, шилийн тамгаар холбогдож энэ үйл хэрэг дэмээ зүйлээч. Төсөл хөтөлбөрүүдийг олноор гаргаач. Эсвэл таниулаад мэдүүлээч хор уршиг ингээд энэ чиглэлийн нөгөө агаарын бохирдлын эсрэг тэмцдэг. Хүлэмжийн хийн дулаарлыг зогсоохын төлөө тэмцдэг эрдэмтэн мэрэгдүүд олноор байна. Гэхдээ энийг арга ертөнцөөрөө хэлэх нэг өөр. Бэлэг ертөнцид нь хийж тусалж тэр өвгдийн үйл хэргийг дэмнэх бас нэг өөр. Тэгээ ийм үйлэн дээр бол дэмээ үзүүлж явж байна. Нэг талаасаа. Гэхдээ энэ хангалттай биш. Нэг хэсэг нь өрүүлж нөгөө хороо үүдрлээд хогоон тариад идэг. Нөгөө хэсэг нь хорыг нь задлаад хогийг нь цэвэрлээд идэг гэж байхгүй шүү дээ. Тийм учраас бүгдээрээ хог үүдрлэгээ багасчихлаа хэрэгтэй. Тэхийн тулд эрдэмтэй ухаантай мэдлэгтэй. Мэдлэгтэй ухаантай болохгүй бол хүчээр шийдгээд гисгээгээд зовлонгийн нэвлүүлээ яваад байгаа. Тэгэхээр зовлон дундаа ингэж живж яхаар мэдээд өгөөч, ухаарад өгөөч. Тэгээд зүг амьдарч. Тэгэх юм бол бүх юм болох гэдэг нь таниулах гэдэг шүү дээ. За метаны илүүдлийг байхгүй болгохын тулд одоо юу хийдэг вэ? Нэгдүгээр метан өөрөө байгалийн бордоо шим эрдэс. Метан гэдэг нь өөрөө ялцмаг гэдэг байгаа шүү дээ нэг талаасаа. Гэхдээ ялцмаг нь тодорхой хэмжээний түвшинд байх хэрэгтэй болохоос биш хөрс нь нэлен хүйтэн ялцарсан илжирсэн байж болохгүй. За агаарт байх метан болохоор нөө агаарынхаа хэм дулааныг тогтвортой байлгах. Агаар метан өөрөө нөө юу байхгүй бордоо юм чинь шим юм чинь эрдэс юм чинь агаар дотор ч гэсэн тодорхой хэмжээгээр байх ёстой. Нэг талаасаа байхдаа дулааныг хадгалах ёстой. Нөгөө талаасаа дулааныг тогтоон барих тэр бичил амьдтыг нь агаарт бий болгох хэрэгтэй.
Тэгээд дээрэс нь яадаг вэ гэхээр метаны гол үр нь толтоо давхраг буюу хурамстын лусын давхрагад уур цан хилмаа үүсгэх зорилготойгоор уг нь оршдог буюу оршиж ирж үйл хэрэгээ явуулж байгаа. Үргэлжил уур буюу манан будан хүдэн явж дээ. Үргэлжил цан хүрэг татчих байгаа. Үргэлжил хилмаа унжил байгаа. Дэлхийн удирлаас амраа нөөдөр манайд Монголд улаан болж өөр газар хилмаа унахтай ань байж өөр газар цан хүрэг татахтай ань л байж байгаа. Дэлхийн бөөрнөх учраас. Гэтэл энэ агаат нөө метаны хэмжээ ихсчлээ. Тийм үү? Тэгэхээр нөө шаардлагатай хэмжээний цан хүрэг хилмаа хүдэн нь одоо энэ дэлхийн хөрш шороо гэдэг юм, дэлхийн агаарын бохирдлыг гэдэг юм, дэлхийн дулаарлаг гэдэг юм, эсвэл дэлхийн энэ олон мандалуудын бүрэн бүтэн байдлыг хангаж чадхаан болоод байгаа учраас нэмэлт хүч болж ирж байгаа. За. Тэгэхээр нэг ямар хүч бууж ирж байгаа гэхээр хөх гэлбааны эздүүд бууж ирж байгаа. Хөх нүхнээс хөх гэлбааны эздүүд хөх хан хурамс тэнгэртээ ирж байна. За хөх гэлбааны эздүүд нь яаж одоо энэ нэг метаны илүүдлийг зогсоон барих үйл хийж байгаа юм бэ? За тэхийн тулд өөрөө эхлээд ингэ метаныхын эздүүд угаасаа юу ялаа штэ. Цан хүрэг жавар хүдэн хилмаа зэргийг үүсгэдэг. Тэгвэл энэ цан хүрэг хилмаа хүдэн зэрэг нь юу хийдэг юм бэ гэхээр хөрсний ялсангийг тогтоон барин тодорхой төвшөнд нь маш их ингээ хавтгааруудад ялсангийг үүсгэчихгүйгээр яг хөрс шороо ургахтай, өвс ногоо ургахтай нь хүн бид амьдрахтай нь тэр ялсамгаас гарч байгаа метаны хэмжээ нь тодорхой тэнцвэртэй тэгшмтэй байх төвшнийг нэгдүгээр хин. Хоёрдугаар хөрсөнд хэрэгтэй тэхийн тулд хоёрдугаар хөрсөнд хэрэгтэй өт хорхой ашигтай бактериудыг үржих нөхцөлийг нь бүрдүүлж хөрсийг эрүүжүүлэх зорилготой оршиж байгаа. Тийм үйлдүүд нь тэгж буудаг гэсэн үг. Бүдэн хилмаа цан хүрэг жавраар. Гэтэл тэр нь одоо чадахгүй байгаа учраас хөх өвгөд ирж штэ хөх нүхний өвдүүд. За энэ болохоор нэг яадаг гэхээр хөх нүхний өвдүүд хөх эрчимтэй хөх туяатай хөх гэлбаатай хөх цацрагтай байгаа. Тэгэхээр хөх гэлбаа нь уг нь бол тийм үү дэлхийн хөрш шоронд буюу химийн элементүүд вольфрам, алт, төмөр зэргийг үүсгэдэг. Уг нь тийм зорилготой байгаа. Тэгэхээр одоо энэ удаад яаж вэ гэхээр метантай нэг агаартай химийн уралдаа орно. Урвалжин. Тэгээд метаныг нэг урвалжаад химийн одоо урвалын дүнд янз янзын одоо юунууд үүснэ штэ. Шүлтүүд, хүчлүүд гэдэг юм эсвэл задралууд хийнүүд үүснэ. Эсвэл шинэ нэгдлүүд үүснэ. Тэгжээж метаныхаа химийн одоо метана задал сарниулаад хөх туяаг үүсгээд хөх туяа нөгөө цан хүрэг хүдэн жавар зэрэг үүсэх ариун ихэр үүсэх боломжийг бий болгож байгаа. Ийм өргөтэйгээр ирж байгаа. За ойлгомжтой байгаа болов сонирхолтой байна. Судлмаа санагдлаа. Судлаарай манайхан судлаа мэд. Маш их мэдлэг авч байна. За дараа нь азааны дутагдлын тухай ярьж байна тийм. Азаан ихээр дутцсан. Азаан дутцсан учраас азааны давхрагч симхийг болоод цоорцсон байгаа шүү дээ. Тэгэхээр азаан чи өөрөө азааны тэр симхийгээр цоорхоогоор юу гэж сансрын хортой туяа, нарны хитягаан туяанууд, сансрын хар туяанууд дэлхийн гадар давхраад мандал, орчих мандал хөрш шороор ингээд ирчээд ирэх боломжийг олгож байгаа. Тэгээ азаан тоорохоор яаж байгаа? Азаан нөө хорт одоо нөө хөрснүүд хордож байна. Мод бутууд хордож байна. Ой хөвч тайгууд хордож байна. Хортон шавжууд олноор бий болж байгаа нэг талаас. Далай тэнгисийн амьдарж байгаа загас жаргаанууд хордож байна. Усанд хордсон юм чи аргагүй. Хүн бид ядчил бас хороор амьсгалж эхэлж байна. Яагтгүй дээрэс нь бичил биетүүд буюу бичил амьдтууд мистик одоо тэр амьдтууд бас маш ихээр хордож байгаа. Тэгэхээр бид хорон дундаа амьдрах болчиход байна. Гэтэл хороор зэрэгцээд бид нартай хамт хороор хоололдог, хороор хүчирхэгждэг хортон харгамуу сүнснүүд ариун ихээр бий болж байгаа. Тэр гаднаас хармуу дайраад байгаа юм шүү. Бид гаднаас дайрах нөхцөлийг өөрсдөө бүрдүүлсэн баг. Тэгээ азон гэдэг чинь юу яа физик химийн төвшөнд юу юм? Болор туяана. Болор туяана. Тэгээ энэ болор туяа буюу азоны давхраг өөрөө хаанаас уг нь тэтгэгдэж бүрэн бүтэн тэр зузаан байдлаа хадгалж уршдаг юм бэ? Нягт байдлаа хадгалж уршдаг юм байна. Нэгдүгээр сүүн зам галактикаас ирдэг. Сүүн зам галактикийн болор туяаны эздүүд буюу сүүн эрчмийн эздүүд гэж ярьдаг. Сүүн эхүүд гэж ярьдаг. Тэндээс ирдэг. Тэгжээж нөгөө нэг болор туяаг дээрээс нь тогтоон барьж байгаа. Доороос нь яаж тогтоон барьдаг вэ гэхээр угаасаа азон үйлдвэрлэдэг булгууд байдаг. Азоны хий ялгарч байдаг. Газрын хөршрөөс гарч ихэд доороос нэг маш их нэг болор судлуудыг дагаж, болор чулуун хат хавцлуудыг дагаж нэвчж ингэж гарч ирэхдээ болор туяага буюу азоныгоо дээш нь хөрснөөс татж гаргаж ирээд тэрний дээш хасынхаа орон зайнаар азоныхоо давхраг руу явдаг. За болор хэдний чулуунууд байна. Болор агуудууд байна. Мөн шар цэцгүүд байна. Азон үйлдвэрлэдэг.
Тэгээд тэд нар хөрш орондоо байгаа хоригч задлж байдаг, агаар мандалж байгаа хоригч задлж байдаг, агаар дотор байгаа хоригч задлж байдаг. Тийм үүрэгтэй. Уг нь байгаа. Тэгэхээр одоо нэг Азон болор туяаны эзэдүүд ирээд юу хийж байгаа гэхээр анх болор туяаны эзэд 2014 онд ирсэн. Анх. За тэгээд тэд нар ирээд анх одоо юу гэж байгаа гэхээр нөгөө нэг энэ хоруудыг өөртөө шингэн Азон чи ихээр үйлдвэрлэгдээд ирэхлээр одоо сүүлийн үед бас энэ тэнд байгаа Азоны Австралийн Антарктидын дээгүүр байгаа Азоны давхрын цоорхоо одоо арай багасч байгаа юм. Янз янзын судалгаа явагдчих харагдчихвээ. Дэлгэрэнгүй сайн судалж амжаагүй сүлүүд ямар тач гэсэн Азон үйлдвэрлэх процессыг буюу болор туяа үйлдвэрлэх процессыг маш ихээр нэмэгдүүлсэн. Сүүн ээжүүдийн үйл, сүүн эхүүдийн үйл, сүүн эрчмүүдийн үйл ихээр хийгдээд эхэлсэн байна. Маш их шин мандлын үйлдүүд хийгдэж явж байгаа. Энийн цаана болор туяаг нөхрөл үйлдүүд бас давхар явагдаж байна. Уг нь тэгээд тэд нар яаж байгаа гэхээр тэр болор туяаны эздүүд ирээд энэ Азоны давхрын одоо Азоны давхарчин цооронгууд хоосон орон зайд тэр цоорсон орон зайд хар эрчмүүд хортой туяанд үүрлээд хэлсэн байгаа штэ. Тэгэхээр тэр хортой хармуу эрчмүүдийг хурц эрчмүүдийг яаж байгаа гэхээр өөртөө шингэн Азон ч өөртөө шингээдэг буюу амархан нөө нэгдэж амархан сүлэлддэг болор туяанд өөрийнх нь чадвар нь тэр штэ. Та нар нөө кристалл бүтцийг мэдэн штэ. Бүх эрчмүүд ингээд задраад бүх туяа олчдөг. Тэр нөө агуу чадвар чинь өөрөө Азон буюу кристалл туяа болор туяа. Тэгэхээр тэр чинь бүх хортой эрчимтэй бүх бусад эрчим рүү уусна нэгдээд ногоонтой ногоон болж шартай нь шар болж улаантай нь улаан болж хартай нь хар болж ингэ нэгдэж чадвартай байхгүй. Тэгэж өөрийгөө шингээнгүүтээ нөө хад чулуу шороотой очиж урвалждаг химийн урвалдаа орохдоо нөгөө хортой эрчмүүдийг задлаа сарниулаад хувиргаад тэгээд тэрнгээр нь дамжаад юу вэ? Хадны хаг, хөр шорооны хаг, газрын хаг, модны хаг ургадаг тийм үү? Хөвд ургадаг, ургамал ургах боломжтой байна. Тийм үйл хийж байгаа. За тэгэхээр нэг талаасаа тэгж хийж байгаа. Нөгөө талаасаа илүү Азоныг яаж хөөж байгаа гэхээр юунууд хөөж байгаа. Нэг цагаан туяаны эздүүд нэг Азоны давхар цоорхоор ирсэн нөхдүүд сарниулж ургаад урвалжуулж байгаа. Мэдээж эрчмийн задралт, эрчмийн сүлэлтэнд, эрчмийн хувиргалтанд оруулж байгаа. Тэгээ илүүдлийг нь шууд сар руу хар гэлбаагаар илгээж байгаа. Тэг чадвартай хөхнөдний шиддэнгүүд эрдэмтдүүд ирсэн. Одоо өвгөд ирсэн гэж би яриад байна. Дандаа шиддэнгүүд, эрдэмтэнгүүд, оройн дээд эрдэмтэнгүүд ирж байгаа штэ, мэдлэгтэнгүүд ирж байгаа. Гариг ирсгийг яаж бүтэн байлах вэ? Од нар сарыг яаж одоо бүтэн байлах вэ? Тэрийг мэднэ гэдэг чинь агуу их эрдэмтэнгүүд штэ. Өөртөө тэрийг бүтээчээ дараа нь тэрийг хамгаалж байгаа. Эсвэл бүтээсэн тэр нөө чадваруудаа үр удамдаа дамжуулж үлдээгээд дараагийнх нь үр хөвгдөвлөө тоцсон тийм их эрдэмтэн мэрэгдүүд ирж штэ. Тэрийг би яг нийтэд нь өвгөдлөө яриад байна. Тэн дотор нь бурхтанж байгаа одоо эрдэмтэн мэрэгдэнж байгаа шиддэнгүүд нь ч байгаа штэ. За тэгэхээр нэг болор туяаг нөхөр болор туяаны эрдэмтэн мэрэгдээ өгдөө сүүн замаас ирж байгаа шүү гэдгийг л бас хэлчихье. Тэгээд Азоныг бол одоо яаж доош агаарлуу гэдэг юм хөрчроор яаж болгож яах вэ гэхээр шүүдрээр их болгодог. Шүүдрээр. Тэр шүүдэр маш хэрэгтэй гэдгийг л ерөөсөө мартаж болохгүй. Бид нар шүүдрийн усан дээр гэдэг юм шүүдэртэй ус ногоонор хөл үзгийг яв сайн л гэдэг. Уг нь хороо шүүлэгч гэдэг. Тэгээ явдаггүй харамсалтай. Тэгээ хорондоо буглаад өндөр хор тодроор өгдөөд хороо шингээчээд яваад байгаа. Одоо хороо өөртөө агуулж яваад. За салхиар агаарын хасуудаар үйлсээр хүдэнгээр болгодог. Бас тийм үйлчлэл явж байгаа. За гэхлээр нүг хурамстынх маань яг уу салхи шүүдрийг хэн үүсгэж байгаа? Хурамстынхан үүсгэж байгаа. Салхийг хэн? Хурамстынхан. Агаарын хасуудыг хэн тогтоон барьж байгаа? Хурамстынхан. Үйлсийг хэн бүрдүүлж тогтоон барьж байгаа? Хурамстынхан. Хүдэнг хэн үүсгэж хариуцж байгаа? Бүгд хурамстынхан байна. Гэх мэтчлэн ингээд эхлэхийг аврах гад мөн хөх тэнгэрийн эздүүд, эрдэмтэн мэрэгдүүд, шиддэнгүүд, бүтээгчнэр бөөнрөө ирж байгаа. Тэгэхээр энэ нэг өвгдээцийн эрдэм мэдлэгийг тосч авчаад өөрийнхөө одоо гэдгийг жаяг болгоод соёл болгоод амьдрах нь хүн бидний үүрэг болчиход байна. Тийм учраас энийг ярих шаардлагатай байна. Эсбөгөөс ирээл явлаа нөгөө чөтгөрийн тойрог нь хэвээр үлдэнэ. За тэгээд энийг таниулах буюу энэ бүгдийг таниулдаг хүмүүс нь мөнхөдийн эздүүд буюу энийг таньж авах нь өөрөө хүүхэн таны гэгэрэл байхгүй. Гэгэрэл гэ яриад байна. Гэгэрэл гэдгийг чинь цаана бас энэ зүйл багтнаа. Байгалийн зүй тогтол жамыг таних нь гэгэрэл. Байгаль дэлхийн зүй тогтол жам оршин байхын халдшгүй дархан байдлыг таньчаад түнд халахгүй амьдрах нь хүн таны гэгэрэл бөгөөд хүн таны одоо юу гэдэг ухамсарт одоо амьдралын хэв маяг. Энийг л Монгол ах уу? Монгол соёл, Монгол хүмүүсийн
зан заншил таниулж ирсэн, уламжлал таниулж ирсэн, өв соёл түгээн дэлгэрүүлж ирсэн баг. Тэгэхээр нэг хан хурмас тэнгэрт их засаг байдаг шүү хүмүүсээ байдаг. За одоо би чаашаа дахиад байжуулаад таашаа одоо юу руугаа явчих. Хурмас тэнгэрийн 33 тэнгэрийнхаа үйл хэрэг рүү ороод явчих тэнгүүт нөгөө юу яах вэ? За хурмас тэнгэрээс юу юунууд ирдэг вэ те? Тэгэхээр одоо мэднэ. Шүүдэр, зэрэглээ, мөндөв. За бүх төрлийн бороонууд, шиврээ бороо, зүсрээ бороо, аадар бороо, азарган бороо. Одоо ямар борооч үү. За цахилгаанууд загтгаа, аянгууд дуурдаг. Аянга дотроо хар аянга, хөх аянга, цагаан аянга гэх мэт ангилалд нь үйл хэрэгээр ялгатай. Аянгал гэвэл аянга байдаггүй шүү. Хар аянга байлахад хармуу гусган дарга аянга. Хөх аянга байлахад засах аянга. Цагаан аянга байлахад эрчим болгох аянга штэ ядаж ингээ ангилж. За тэнгэрийн дуу явагдчихэв. За тэгээд нэг за дараа нь цагаан гэрлэн баг нь юм ингээд том цагаан гэрлэн багнууд дэлхийн нэг өөрмөг зөвс орон зайнуудад байдаг. Бүгдээр хөшиг бас эсвэл ингээ мантад хөшигтөөд байж байдаг. Тэнгэрийн үйл хэрэг цаана маш том эзэдийн үйл хэрэг явагдчихв. Бүхэл бүтэн нөгөө 33 тэнгэрчин дотор нь олон давхаргууд байгаа шүү дээ. За би жишээ зоод ганц давхаргаас нь нэрлээд өгье. Нөгөө 33 тэнгэрээс нэрлээд өгье. Толтой давхарга гэдэг хүдэнд давхарга гэж үүдэг. Солонгон давхарга, мөсөн давхарга, ууран давхарга, соронзон давхарга. Хөг аваад давхарга, шилэн давхарга, мөсөн давхарга, солирт давхарга, галт давхарга. Гэдэг нэг олон давхаргууд байгаа. Хасын давхаргууд, их баг хасын давхаргууд гэх. За тэгэхээр тэндээс нэг үйлдвэрлэгдэг юм тухай би яриад байна. Хангамс тэнгэрээс үйлдвэрлэгдэг юм тухай яриад байна. За галт солонгууд, мөн цагрын солонгууд гэхээр ялгардаг. Зүгээр солонгоц байгаа. Тийм үү? Дээрэс нь галт солонгоогоос цагрын солонгууд байгаа. Өшөө тэгээд янз бүрийн солонгууд байна. Бөөрнхий нэг хой салхины хэлбэртэй солонгууд байж л гэдэг. За шорон шуурга, шуургууд яриад. Тэгэхээр шорон шуурга шорон шуурга, цасны шуурга, угалц, шамраг гэх. Заримдаа болохоор тэр чигээрээ байж байдаг. За дараа нь цууд байдаг. Цууд дотор болохоор нэг хар цууд, цагаан цууд гэж байгаа шүү дээ. За тэгээд солир гэхэд зөвхөн ганц төлрийн солир байхгүй тий. Утаа солир, галт солирууд байна. Солирын тоосон шуурга, солирын шуурга, солирын одоо хуйнууд гэж явагддаг. За салхи гэхэд нэг маш олон төрлийн салхи байгаа. Дээрээс нь нэг хаврын, намрын, зуны салхиуд бүгдээрээ өөр чиглэлтэй, өөр зориулттай байдаг. Хууль салхи ч гэсэн өөр зориулттай. За ингээд цас байлаа гэхэд нэг мэдээж олон төрлийн цас байгаа. Дотор нь анхны цас, хинц цас гэж ангилаад тэр нь бас маш үн цэнтэй цаснууд байна. За бодон хөдөн мандан манай гэх мэтлэн за ингээд үүс байлаа гэхэд доод мандал, дээд мандал, дунд мандлын үүдүүд бүгд өөр төрөлтэй, өөр оршин эздүүд амьдраад өөр үйлчлэгтэй байдаг. За бүх төрлийн шувуудад оршиж байна. Тэгэхээр энэ хан хурмастын 33 тэнгэрт ийм олон үйл явдлууд явагдаж байна. Алтан судрын хайлаар хан хурмол үсвит гэдэг. За тийм тэнгэр байгаа. Тэгэхээр ийм нэг газар дэлхийн хөрш шорооны бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүн амьдрах, амтан амьдрах нөхцлөөр хангахын тулд 33 тэнгэр үйл ажиллагаагаа явуулж байхад эдний эсрэг ямар нэгэн зохисгүй гэдэг юм уу буруу үйлдэл гаргах юм бид шийдвэрж байна. За тэгээд энэ олон үзэгдлүүдийг явдаг л хүмүүс ойлгочлаа. Тэг болж л байдаг үзэгдэл. Үгүй энэ үзэгдэл болгоны цаана эздүүд байгаа. Энэ үзэгдэл болгоны цаана үйл хэрэгүүд байгаа. Хийж байгаа үйл хэрэг болгоно нь их дэлхийн тусын тул байгаа. Хүн төрлөختн за хэрвээ явцуурыг хэмэл хүн төрлөختн бидний сайн сайхан амьдрал, инх тунх амьдрал өлөн одоо өлсөхгүй цатгалан амьдрал хэрэгтэй байна. Хувцтай байх, гэртэй байх. Энэ бүгд хаанаас үүсэж байгаа? Их дэлхийгээс үүсэж байгаа шүү. Тоосго үйлдвэрж ийн юг шатааж байгаа? Шаврыг шатааж. Модоор байшин бийж. Юу юм? Ой тагаас үлдэж. Өчнөө олон янз янзын өнөөдөр нэрлэлцэг керамик, шохоо, хавтан мавтан юу ч үлээ ингээд бүгд хаанаас гарч байгаа юм бэ? Энэ их дэлхийгээс гарч байгаа шүү дээ. Тэгээ энэ их дэлхийгээс гарч байгаа юм чинь бүрэн бүтэн байлгачих гээд түрүүнийх нь хэрэгэлцсэн юм оронд нь дараагийнх нь ургуулчаа дараагийнх нь нөхчих гээд ингээ зүтгээд байна энэ олон их дэлхийн эздүүд хан хурмас тэнгэрийн хаан эздүүдтэй хамтраа. Тэгээ энэ үйл хэргийг тоохгүй одоо чамайг сайхан амьдруулахын төлөө аав ээж чинь зүсгэд ах дүү нар чинь хідэн талаас чинь дэмнээд нэг нь одоо юу гэдгийг плетгийг чинь барьж ийд нэг нь одоо орыг чинь барьж ийд ингээ тусалж хагаад нэг эрэхт нь орын шатаац нэг эрэхт нь плетгийг нэвдэт нэг эрэхт байшингийн ханыг нураацсан байвал ямар байх вэ? Яг л ийм зүйл болоод байна.
За үзэгдэл за энэ олон үзэгдлийн цаана 33 тэрийн өвгдийн хамтарсан үйл ажиллагаа болоод тодорхой хэлцэлт үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгэхээр энэ үзэгдэл дотор асар их эрчмийн хувирлууд, задралууд, эрчмийн урсгалууд, сүлэлдээн, эрчмийн өргөнлүүд явагдаад байна. Эн чинь хизээч зүгээр өөрөө явагдахгүй. Энэ эрчмийн ширхэг дотор эрчмийг тогтоон барьж байгаа амьд байгаа. Энэ эрчмийн урсгалыг, эрчмийг хөдөлгөж байгаа тэр хүч буй эздүүдийн үйл хэрэг байна. Гэхдээ нэгхэн хоёрхан биш, хамтарсан үйл хэрэг байна. Тэнгэрээс одоо юу гэдэг салхи салхитуулахын тулд хичнээн олон сарны өвгдүүд оролцсон. Их дэлхийн хасын эздүүд оролцсон. Агаар мандлын эрчмийн урсгалын эздүүд оролцсон. Ийм олон үйл хэрэг явж байгаа салхинд. Тэгэхээр тэндээс ирж байгаа шийтгэл дэндүү хатуу байгаа байхгүй хүмүүсээ. Тэгээ эрчмийн дотор нэг эрчмийн чинь тогтоон бариад явж зорилтгоо жижигхэн амьуд байгаа. Амьуд байгаа шүү. Нэг эст амьуд магадгүй олон хоёр эст олон эст амьуд. Тэгээ тэдний томсоор байгаад бичил амьд болж байгаа цаг одоо 100 болоод гэдэг юм уу дэлгэрээд ирэхлээр тэр бүгдээрээ яаж тодорхой үйл хэрэгтэй л оршиж байгаа шүү дээ. Зарим нь тоосонцруудыг өгөөж байна. Зарим нь ням бактери вирусыг нь устгаж байна. Зарим нь шаардлагатай ашигтай бактериудыг олноор үйлдвэрлэж өгөх зорилготой юм байна. За тэгэхээр энэ бүгдэд халдах юм бол шийдэгдэгэ. Энэ бүгдэд халдах юм бол. За би тэгээ жишээ аваад ярина одоо. Тэгэхээр хан хурмаст тэнгэрийн шийтгэл гисгэл хорио цээр нэхэл барэ гэж юу вэ гэж ярих гэдэг. За тэхийн тулд юу яа. Нэг юугаар жишээ авчих л да. Салхиар жишээ авчих. Салхины эзний шийтгэл гэдгээр л жишээ аваа ирчих. Тэгэхэд хангалттай бол. Тэгтээ нэг бас нэг юм бол. Одоо зарим хүмүүс ингээд ярьж байгаа юм. Оо мэдээж юм ярьж. Манай дээр ирээд хүмүүс үзүүлдэг байхгүй. Салхинд нус царай хайж болохгүй. Хин ч мэдэн штэ наад хайж гэж. Үгүй мэдэж болно. Тэгвэл нус царай хайх нь яагаад хохиролтой байгаа юм бэ? Гэдгийг ойлгох байгаа. Нус цэр дотор чинь хэрвээ чи ходоодны өвчтэй, чи шүдний өвчтэй бол, чи бүүлсэн булчирхаан өрөвсөлтэй бол, чи дотоо шүүрлийн өрөвсөлтэй бол, чиний уушиг гэмтэлтэй бол, чиний элэг гэмтэлтэй бол. Чамаас ямар одоо нус цэр ялгарх вэ? Чиний шүлсэнд, чиний бөөлж дотор юу байх вэ? Таны энгийнээр бодоод үз. Тэгээ салхи дэлгэж чад тахгүйгээ хаялаа. Тэр бүгд яа гэв хөрсөн дээр очиж унлаа. Зарим салхиар тарлаа. Асар их агаар туслын замаар халдвар төвчнийг үүсгэж байгаа. Тэрийг өнөөдөр хинч тооцохгүйгээр заа чи өвдсөн байна гэдэг ингээ явж байгаа бол тэрийг тооцдог эцдүүд байна. Тэрийг шийдэгдэг тийм үйлдэл гаргахгүй болгодог компьютерийн цэнгэлэгч яваад байна. Үйлдэхгүй болгодог цаан чин эцдүүд байна. Хэрцдэг эцдүүд байна. Тэр нь зөвхөн хүнийг өвтгөхгүй. Ан амьтдыг бас өвтгөдөг. Хөрс шоргоон дээр ургаж байгаа цэцэгс модод хөрсийг өвтгөдөг. Буюу бактери вирусаар үржүүлж дотор нь хөрсөн дотор олон ням бактериуд үржих нөхцөлийг бий болгодог. Олон одоо өвдөөцийн хичээн зүтгэж бүтээж байгаа хөрсний тэр шим өвс ургамлыг ургуулж байгаа тэр нөхцөлийг тэр агаар салхийг үүсгэж байгаа тэр хүмүүсийн үйл хэргийг нөгөө нэг үл оошоолоо үл хүндэтгэлээ халдлаа. Тэний биш ах шүү дээ. Гэт шийдэгдэг байгаа. Миний ширээн дээр байгаа штэ цаан чинь. За тэгж шийдэгдэг байгаа шүү. Тэгэхээр их засаг байдаг хүмүүсээ. Их засаг байдаг шүү. Хормос тэнгэрийн их засаг байдаг. Тэр нүн хүн хэлэхээс нааш нүн цаас жишгээс нааш гэдэг шиг хэлэхгүй бол зарим хүмүүс дэндүү хинэггүй байгаа. Монгол хүмүүс хинэггүй болчихжээ дэндүү. Би нөвдөөл хахад харин тийм өвдөөл байсан. Тэгээ үзүүлсэн чинь хор тавдрын 4-р зэгтэрчээ. Үгүй би чинь өвдөөд дохио өгөөд байхад өө биш вэ шүү гэдээ хахад заавал тэр чинь хор тавдрын 4-р зэрэг оруулалаа яваад тахтай яадаг тийм биз дээ. Тэгээд манай дээр ирээ. Гэх мэт иймэрхүү юм ярьж байгаа одоо иймэрхүү байдаг учраас л зовлонтой хутгалдаа дунд нь орсон учраас хүн бидэнд ийм зүйл дутуу байгаа юм байна. Ард түмэнд минь монголчууд дотор энийг яаж таниулах вэ гэд бодож чадлаараа өөрийнхөө өнөөдрийнхөө боломжийн төвшөнд юм лайв хийгээд байна. Лайв буюу шууд ярилцлага хийгээд байна. За тэгээд өнөөдөр нэг хормос нэг тэнгэр сэрцэн гэдгийн цаанд хормос тэнгэрийн эздүүд бас адилхан олноороо ирчлээ. Хэрэг хөөн хилцэж байгаа шүү. Хэрэг хөөн хилцээд хэн энд байсан хасын орон зайг, хэн энд байсан одоо юу гэдэг мод бутыг, хэн энд байсан орд эрдэнсийг, хэн энд байсан булаг шандыг чиргээч вэ гэдгийг хөөн хилцэж байгаа. Тэгэхээр хүн болгонд нөө биш юм ахэд ойрын өдрүүдэд, ойрын саруудад, ойрын жилүүдэд гэмн ирнэ.
Ирж байгаа цахаасаа. Ирж байгаа цахаасаа ирж байгаагийн шинж нь хүмүүсийн амьдралд маш их зовлон зүдгүүрүүд бий болоод эхэлсэн. Маш их бэрхшээлүүд бий болчихсон. Маш их сэтгэлийн хямрал одоо энэлэл шаналлууд бий болчихсон байгаа. Маш их гар цогцлууд бий болж байгаа. Үүнийг л ойлгодог. Үүний цаан чинь одоо Тэнгэрийн шийтгэлүүд гэдэг нь эздүүд ял хөөн хилцээд байна. Өгөө аваад тэнцвүүлэх гээд яваад байна. Өглөгөө нэхээд байна. Авлагаан шаардаад байна. Ойлгож байна хүмүүсээ. За, тийм байгаа шүү. За тэгээ хүн нэг хэсэг нь зовж ээж ойлгодог гэдэг учраас одоо юу гэдгийг хөл цаг хугацаатаа хөл зэрэгцээд нэрээ юу үлээ далд ухамсарчин юу үлээ далд ертөнцчин юу үлээ далд оршихуучин юу үлээ далд оршихын эздүүд хэмбэлээ тэнгэрчин юу үлээ Монгол зан заншилчин юу үлээ гэдэг ингээд сонирхгүй байгаа учраас аргагүй тийм хүмүүст яаж вэ? Ясанд нь цуснд нь амьдрал ахуйд нь тарих хоёрнд нь мэдрүүлэх гээд маш их ажил өрнөж байгаа. Маш их шийтгэл хэсгээлүүд нэхлүүд 20 баримт явагдаж байгаа шүү. Гэхдээ ухаарсан нэгэнд нь алдаагаа зассан нэгэнд нь дахиж алдахгүй гэдгийг баталгасан нэгэнд нь өршөөлийг үзүүлж байгаа. За энийг ойлгоорой гэнэ. За би тэгээд дахиад салхиныхаа тухай явъя тэгээ нөө яс мэдхгүй хүнд ёр халтдаггүй гэд балаа ярьдаг манжийн яриагаа одоо зогсооё. Ёс мэдхгүй ч гэсэн ёр халтдаг юм аа хүмүүсээ. Халдахтаа бүр их халтдаг. Яагаад чи ёсыг мэдхийг хүсээгүй юм бэ гэдэг юм яригддаг. Одоо хууль мэдхгүй хүнд хууль өөрчлөлтгүйгээ явъя л та бодомж. Хууль мэдхгүй гэж чи машинаа бариад нэг дахь бодол чи торгуулна штэ. Тийм биз дээ. Тэгвэл ёс гэдгийг чинь цаана юу вэ? Хууль байна. Дэг жиг байна. Тэгвэл ёс мэдхгүй хүнд ёр халтдаг юм шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэгээ бурхангүй газар бум газуурна гээл. Тийм ч өршөөлөө, тийм ч хараал тачдаг тайллаа гээл. Дур дураараа дөрөгдөг цаг өнгөрцөн штэ уучлаарай. За тийм учраас ёстой дэгтэй учиртай байцгаая. За салхины эзэдийн шийдэл. За салхины эзэдийн шийдэлээс би нэг цөөн хэдэн салхины тухай түг ярих гэдэг. За салхины аман дээр тоос тортод бас хог буртаг хаях, утаа өнөр гарах. Хориотой шийдэгддэг. Салхиар нус зэр шүс бөөлж зэрэг хаях цацах нүлмэх хориотой. Цэртэй. За салхины эзэдийн үлийг үл хүндэтгэн салхиар юм аа. Одоо эвдүүлсэндээ хийсгсэндээ гэдэг юм салхинд юм алдсандаа хараагаа зүхээ загнаад өөдөөс нь ордуу тавиад хашгираад тэнгэрлүү жичлээд байх хориотой цэртэй. Яагаад хориотой цэрдэг вэ шийдэгддэг. За салхитад хармуу өрчим гарах, эрүүл тэмцэл хийх, зодтолдох, нанжилдах, агсан согтуу тавих, салхиар засагдан байгаагаар хармуу өрчим ихээр бий болгох. Орилоо чарлаа хараагаа зүхээд хориотой. За салхиар тун хой салхи болоход тийм үү? Салхиар ингээд хой салхины чинь цаана ингээд харсан сүдийг хөөгд аваа юмждаг. Ухраагаад оосрлоо хямгатаад аваа юмждаг. Тэрхүүд нь өөдөөс нь одоо хой салхин дунд орхоороо гэдэг юм уу? Хой салхины ойр орчим явахаараа бас эсвэл тэнд байгаад байх үедээ бас л хармуу орчим гараад хараалын хар үг хэлээд занаа зүрхээд орилоод агсан совтуу тавиад танхаараад байх юм бол хар ирчим гаргаж байгаа. Эсвэл хорон муу үг хэлээд хорон санаа үүрлээд хорон бодол тэгээд явах юм бол хорт ирчмүүдийг гаргаж байгаа гэдэг утгаараа нөгөө хорт ирчмээр хармуу ирчмээр хоолж байгаа харсанслуудыг хүчрэх хөгжүүлдэг учраас уургалаад хойлоод аваа явж байгаа харсанслуудад нь хүч өглөө гэдэг хэрэгээр бас шийтгүүлдэг. За салхитад угаацаан цацах асгах хог буртгаан шатаах хурц үнэртэй эзүүсийг үнэртүүлэх агаах гарах. Үнс тоос толгоон гаргаж хаях. Өшөө юу байдгийг тиймэрхүү зүйлүүд. Тэгээд салхитад одоо юу тодорхой хэмжээний одоо химийн янз янзын одоо ширхэгтэй тоос тортогтой зүйлийг асгаа цацлаад байх. Жишээлбэл одоо юу ч гэдэг химийн элементүүд ч гэдэг юм. За тэр бүгд хориотой. 20-20-той одоо хоёр давхар хориотой юм чинь. Өнөр нь нэг хориотой. Хамгийн шийтгэл болдог тийм нөгөөт нь хуралсан гэж шийтгэл. За гэдэг ингээд хогоо ил задгаа хаях. Хог одоо хөрс шороор үүс урмал ургадаг. Сайхан эрүүл нялх хөрс шороор хог буртгийг одоо задгаа ингээд тарааж хаях. Бүгдээрээ хориотой. Монголчууд яад хог буртгийг нэгдүгээр гуун давж шайдаг. Хоёрдугаар жалган давж шатаадаг. Тэгээ үнсийн болдог л байсан. Гуу жалган өөрөө хар ирчмэд тотгошин сорж авдаг. Гадагш нь алдахгүй байх тийм нөхцөлтэй газар юм. Тотгошоо сордог тийм одоо эрэлгийн хастай тийм орон зай байхгүй тотгошоо хастай доошоо эрэлттэй. За тэгээд ямар ингээ монголчууд өнөө цар шиг хамаа замаагүй хэрэглээтэй байсан биш зөв хэрэглээтэй байсан. Нөгөө нэг recycle буюу нэг дахин хэрэглэдэг
дахин боловсруулдаг гэдэг юм, дахин хөрөлдөг, дахир тийм амьдралгаатай байсан. Тэгээд илүүдэлгүй амьдрдаг байсан учраас хог хаягдл бараг багах гардаг байсан гэж ярив те. За тэгээд салхины эзэдийн шийтгэл гэдэг хамгийн одоо ерөнхийг нь тэгээд эд баялагын гацтай болдог. Олзгаар орлогонд халлага дайрлага гэдэг эрд зүйлэн салхинд хийсэх мэд үгүй болдог шүү. Энэ бол наад зах юм шиг. За би одоо нэг ширхэг нэрчээ. За салхины аман дээр тоос тортог босоо хог буртаг хаяг утаа өнөр хаях нь гарах нь яагаад хариут юм? Бид ямар зөв. Одоо эн чинь нэг гурван төвшөнд ирнэ гэдэг. Нэгдүгээрт нь амьдрал ах үед юм. Хоёрдугаарт нь өөрийн махан бид. Гуравдугаарт нь үйл хэрэгтэн. Гэхдээ бид ерөнхий нэг түлхүү хүмүүс тохиолдоод байгаа. Манай байгууллага өөрөө домчин байгууллага. Манай байгууллага үзлэгийн байгууллага учраас тэрнтэй холбоотойгоор ярив. Салхины аман дээр буюу салхи дэгддэг газар, салхисгол одоо хөндөй тийм үл дээр гэдэг юм, хонхорт гэдэг юм. Тийм одоо салхины амтай газар гэсэн. За тэгэх юм бол хохиролт нь хүн юу үзэж болцгоо бол нугасны гэмтэл, нугасны өвчин, нугалмын өвчин, хөл өвдөх, хөлөнд бэртэх, гэмтэх, үе мөчний өвчнүүд өвдөх боломжтой. Нуруу нугас, босоогорчийн өвчин бий болох боломжтой. Нугасны гэмтлүүд, нугасны одоо хавдраас эхлээд нугасны зөндөө олон өвчнүүд байна тийм үү? Тиймэрхүү зүйлүүд өвдөх боломжтой. За салхиар нус цэр шүлс бөөлж зэрэг хаях мөрнө. Тарих барьсан өвчин, хавдар, гэмтэл бэртэл тусна. Дээрээс нь баг тарих барьсан өвчин, хөдөлгөөний хомсдууд, тэнцвэрийн асуудлууд, толгойн эргэх, эсвэл оюуны дороотолтоор. Мартах, санах, уймрах, хөлд явж чадахгүй дахин юм аяар 9 шидийн өвчнүүд байна. За зөндөө олон тиймэрхүү өвчнүүд бий. За салхины эзэдийн үйл хэргийг үл хүндэтгэж салхины зам дээр эсвэл ил задгай авдарсав дачаа бараагаа тавьчаад гэр бараагаа дутуу бэхлэгээтэй тавьчаад шиг юм тий. Тэгээд салхинд юм өвдүүлээд хийсгчээд хараагаад араас нь орд дуу тавиад зүхээд занаад салхийг буруутгаад байвал салхины эзэд шийдэгдэг. За ямар шийтгэл байх вэ? Паникд оруулна. Ямар нэгэн зочим огцом зочрол паникнд орно, шок. Сэтгэл санааны гүн хямралд оруулна. Эсвэл хямралд оруулна. Эсвэл салхи болохоор юм алдчихэдэг. Салхинд юм хийсчээдэг. Салхи юм эвдэж байдаг. Тийм амьдралын тойрог руу оруулдаг. Тийм аюултай. Хизээ энэ алдаагаа ухаарч хизээ нүг одоо өршөөл ирнэ. Хизээ энэ үйлдэлд давтахаа болно. Үр удам нь. Эсвэл тухайн хүн өөрөө тэр цагт хэвэн болно. Тэгэхээр хүн болгоно энэ алдаагаа мэдэхгүй байгаа штэ. За миний өнөөдөр тохиолдоод байгаа зүйл магадгүй удам хугацааны үдээцээс минь үе данжаад ирсэн тийм шийтгэл байх юм биш үү? Эсвэл би чи юу вэ гэд ингээд бодох хэрэгтэй байхгүй. Энэ махан биеийн өвчин зовлон энэ амьдрал тохиолж байгаа олон гай гарц хохирлууд далд ертөнцийн хяналтанд дор байдаг гэдгийг битгий мартаараа хүмүүс. Тэгээ бүх юмыг арга ертөнцөөр шимжнэгтүүд балаа юм ярих юм гэдэг. Уучлаа харин өөрөө жоохон оо сохор байна л гэж хэлээ. За салхитад хармаа урчим гаргах хэрүүл тэмцэл хийх зодтолдох, нанжилдах, агсам согтуу тавих гэх мэтлэн үйлдэлүүдийг гаргаж хармуу эрчмийг агаарт салхинд ихээр тархаан түгээвэл уг нь салхичийн хармуу эрчмийг цэвэрлээд яваад байгаа шүү дээ, ариусгаад байна. Гэтэл өөдөөс нь ариусгаад ингээд одоо энд ингээ миний удуур энэ өрөөний шалыг цэвэрлж яхад би ингээ хар гутгаараа оржээ. Дээр нь дахиад хог бүртэг асгаа. Яах вэ? Ямар байх вэ? Яг л тийм зүйл болж байгаа. Тэгэхээр яадгийг тухайн хүн энэ биеийн хармуу эрчимд битүүдээр баригдана. Бүх бие нь өвдөн, янгинанд бэртэн. Янз янзын байдлаар шалтанд орноо. Тэгээ өөр юу ч болжчгүй. Бид хамгийн ерөнхий юм ярьж байгаа. Гэтэл ерөнхийгөөс бүхэл бүтэн ийм том. Энэ бол одоо зөвхөр нэг л хэсэг нь. Бүхэл бүтэн ийм зузаан кейсүүд маш олон ийм 3-4 бот ийм зузаан кейсүүд байна. Үүндээ бол кейс буюу нэг тохиолдлууд байна, шийдвэрлэлүүд байна, скейлүүд байна. Хийсэн үйлдэлтэйгээ бичээстэй байна. За тийм байгаа шүү. За нөгөө нэг хууль салхиар хармууд хувьлаад ороогоод оосрлоод явж исэн чи яасан? Болохгүй зүйл хийсэн тийм үү? Тэгэхээр тийм хүмүүсийн үйлдэл ажил төрөлхөнд бүтгэн байна. Болж байсан зүйл нь болохоон байна. Төлөвлөсөн ажлууд нь нурж унаа. Ажил амьдрал дээр. За өөрт нь түгших айх. Ингээл нэг нас түгшээл мөнхийн түгшүүртэй айцтай. Тэгэл жихүүц соргоод бүх бие жихүүцээ. Эсвэл хар дараал нь тохиол. Тийм зүйл тохиол. Гэр оронд нь яах вэ? Хэрүүл тэмцэл салхаа байна. 3 төвшөнд энийг бичиж гаргаж ирлээ. Гэх мэтлэн ингэ байгаа даа. За салхитад угаацсан цацах хасгах хохирдгаан шатаах агаар салхиар хортой үнэр хурц үнэр тархаах юм бол гадаа шүүрлийн замын өвчин
туснаа. Харшлууд бий болноо. Арьс үндэсээ яр шарах бий болно. Арьсны өвчнүүд, арьсны өмнө үү хүртэл тусах тун болзошгүй. За тэгээ үе өвчин, мэдрэлийн өвчин, хэрэг өвчин гэдэг олон төрлийн өвчнүүд цаана байх боломжтой. Ямар хохирол учруулсан түүнийхэн хариугд үзнэ. Агаар салхины орон зай. Агаар салхиар одоо салхинд эрчмийг тэм байгаа жижигэн агаар салхины эздэд туслан байгаа зараалуудад нь жижигэн ампичил амьтад нь ямар хохирол учруулсан. Тэр нь хүн төрлөختөнд ямар хохиролтой байсан. Их дэлхийд ямар гай хохиролтой байсан. Доторгой ертөнцид ямар гай хохиролтой байсан. Хурмас твд ямар гай хохиролтой байсан. Тэрнээсээ хамаарат далайц нь өөр байна. Жижигхэн хохирол учруулсан өөрийн чинь амьдрал тохирсон жижигхэн одоо зүйлийг л шийдвэлийг л оно. Томхон хохирол учруулсан бол томхон хэмжээнд яв. Гэх мэтчлэн. За тэгээд одоо цаашаа хаврын салхи, намрын салхи бас их чухал байдаг учраас хаврын салхи, намрын салхиныг бүр зохон байж энд оруулж ирж байгаа. За шэр дээрээ манайхаа шэрлээ. За шэрлээ бусдаа төгөө гэдэг. Шэрлээд байгаагийн цаана яаж вэ? Бас л нэг бидэртэй адилхан лайв хийж, бидэртэй адилхан эрдэм түгээж байгаа гэсэн үг шүү дээ. Бусдад дэм тусаа үзүүлж байна. Бусдын амьдрал буян болж байна гэсэн. Бусдад нэг хөтгчлэх, замчлах, зам мөвчин ингэж гарч байгаа байхгүй. Бусдад замчлах гэж юу гэдгийг. Эрдмийг ингэж түгээж зөв амьдрах зам мөрдөө гарч бусдад замчлах хэлбэр шүү дээ нэг талаасаа. За тэгээд бидэртэй хамтраарай манайхаа. За хаврын салхи. За хаврын салхи маш чухал салхи байдаг. Хүмүүс нэг хавар илүү их салхитай байдаг те. Хүмүүс ягаад хавар их салхитай байдгийг тэр бүгд мэддэггүй байх. Гэхдээ жоохон эрдэмтэй оюунтай хүмүүс шинэ тухайнаар мөн манай дөрвөн өдрлийн амин чанар судрыг авч өмссөн хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу гэж бодож байгаа. За хаврын салхи шуурга. Эхлээд нэг хавар ингээд аягүй их салхилдаг. Яагаад салхиад гэхээр хөрсний ан цав ангалуудад хуримтлагдсан хармуу эрчим хогуудыг муу эрчмийн цаана оргоном байгаа хар муу сүнслүүдийг салхиар хураан авч явдаг. Хөөн цэвэрлдэг. Хөрсний өнгөн хэсэг давхаргуудыг хогбуртгаас нь салгадаг. Тийм үйл хэрэгтэй. Тэгж бэжэж энэ хөрсөнд чинь ариун цагаан эрчим бууж жижигхэн бяцхан амьуд өвс урмлын үндсэн дээр үр хөврөл дээр үр дээр нь ам болж бууж ирэх сүнс болж бууж ирэх тэр бяцхан гэрлүүдийг тээж авчрах зорилгодор хөрсийг зэхэн бэлтдэг. Тэгээ хаврахлаар нэг салхилаад нэг шуураар тэгснээр цас ороод тэгснээр салхилаад цас нь яг мэдээж хөрсөнд чиглэж охирчмүүдээр тэтгэж байгаа. Яагаад гэвэл цас нь өөрөө охирчмтэй ирж байгаа хаврын салхи. Ямар охирчмтэй гэхээр нөгөө салхиар жижигхэн амьуд ирэх гээд штэ. Одоо миний одоо алтан савн твлээд тийм үү? Миний үрийн хэв одоо сүнс ирэх гэж байна. 92-9-ийн дараа хоёрхан ширхэг эс нэгдэж байна. Тэгвэл газар шороон дээр байгаа өмнөх намар нь үлдээсэн олон үр хөврөл дээр үрэн дээр тэр жижигхэн амьуд ирэх ёстой. Тэр жижигхэн амьуд тэр үрэн дээр тогтож тэр үрийг үр хөврөл болгож өвс урмал болох үүрэгтэй байна. Тэхийн тулд нэг хаврын орж байгаа цасууд мах шиг охирчмүүдийг буй тэр үрийг өхүүлчихгүй ингээд тогтоон барьж одоо үр хүүхд зурдчихгүйгээр гэсэн утгатайгаар тогтоон барьж тэрийг өсгөн байж болох. Тийм цаснууд ирдэг. Тийм учраас хавар орд бид маш их нөө бүр ёс тэгтэй байх хэрэгтэй. Ер нь бол бүх өдрөл ёс тэгтэй байх хэрэгтэй. За тэгээд дараа нь ингээд ойр хойрхон салхи болдог тийм үү. Тэгэхээр дараагийн салхиар яг шим мандлын, агаарын, өвс урмлын, гол мөрний бичил амьуудыг сарнаас тээж авчирдаг. Нүгөөд явчихсан салхи одоод явчихсан. Тэгээ өвөл болохоор одоо манай энэ дэлхий одоо жишээлбэл Монголын орчин ярил л да. Энэ орчинд байхгүй нэг салхиар тугдаад өөр дулаан орн руугаа зарим нь явцсан. Зарим нь бүр сарлуугаа явчих. Тэнгүүд буцаага тэрийг сарнаас сар болоод сарны цаад оршуугаас сараар дамжуулаад тээж авчирч байгаа байхгүй. Салхин. Тэгээд тэдний зарим нь яг тэр олон авчирсан бичил амьуд сүнсүүд бичил амьтдууд яах юм. Зарим нь хорхой болоод хөрс шороонд өсөж үржиж хөрсийг хоргүйж болох юмтай. Хорхой болоод. Зарим нь болж байна. Шавж болоод хөрсөнд торнож хөрсөнд одоо торнох нь шүү дээ.
Тэгээд хөрсний бордоог бий болгохоор ирж байна. Зарим амьд. Зарим амьд нь өвс ногоо мод ургамлын үр хөврлийн ам болон сүнс болно гэж. Тэгэхээр зарим нь болохоор агаартан оршоод агаарын бохирдлыг идэх бохирдлыг буюу үүсгээд байгаа дотор нь байгаа бичил ням бактери агаарын бохирдол дотор ч ням бактери вирусүүд асар олноор байгаа. Тэрийг яг идэх, залгих, хоргоожуулах хармуу эрчмийн хувирган задлах үүрэгтэйгээр ирж буй нөгөө нэг бичил амьд жишээлбэл шумуулын, цохын, эрвээхээний, соны, өтийн, царцаагийн, дэвргийн гэх мэт тийм олон амьд болохоор ирж байгаа байхгүй юу? Тэр хаврын салхи тэр ариун амьуудыг тээж ирдэг. Гэтэл бид хаврын салхиар тоос турдаг үнэр хий. Хармуу эрчим угаац шахуугаан цацаад ахлаа. Хог буртгаан дэгдээгээд байхаар яаж чаа. Энэ олон амьуудыг хороолоо. Өхүүлдэ хордууллаа. Хурмс сарны эзэдийн, хурмс тэнгэрийн эзэдийн, шин мандлын эзэдийн энэ олон үүдрийг яагаад дэмжсэнгүй, ойлгосонгүй мунхгаар ингээд шийдэл төрчдөг баг. Тэгээ шийдэл нь хатуу зарлагтай. Хан хурмс чинь хурмс тэнгэр эцэг том эцэг гэдэг шүү дээ. Тэндээс шийдлүүд нь гэдэг тэр хүний гэдэг нь тэр эцгийн баталсан хурмстын их засаг хуулийн зүйл ангийн дагуу төдийн дагуу энэ удам угсааг төдөн 100 жилээр энэ удам угсааг төдөн үеэр нь энэ хүнийг төдөн одоо юу гэдэг гих мэтлэн шийтгдэг. Тэгээ хор тавдар тусах бол энүүхэнд ч тэ ард түмэн үүдэх цог энүүхэнд байхгүй. Тэр олон амьуудыг сөнөөцсөн бол мөхөөцсөн бол чиний нэг залхуу мунхаг үйлдэл гал угаацаа цацаал эсвэл одоо машина одоо тоос тортын юу ч үгүй мэдгүй зохимжгүй газар тех болгонд чинь хог хаялыг үйлдвэрлэх болгонд чинь хоол хүнснийхээ хаялыг хөрс жорогоор тархаах болгонд агаар салхаар цацах болгонд чинь алхах болгонд нуцрыг хайдаг хүмүүс байна. Алхах болгонд гахтах бүдэг хүмүүс байна шүү дээ. Үнэхээр бүдүүлэг. Эзэн монголчууд тийм байсан. Тэгээ энэ болгоны чинь хариуд өвдөөд биш шийтгэл нь ирчээд байна. Өвчин олшрлоо гэдэг. Өвчин олширж байгаа нь аргагүй. Хөөн хэлж байгаа эзлүүд ирцэн учраас хүн болгоны тарих уянд нь зүрх сэтгэлд нь махан бид нь амьдрал ахуйд нь буруу амьдраад байна, буруу үйл хийгээд байна, мунхаг байна гэдгийг чинь таниулах гээд шоглолтын эзлүүд яваад байна штэ цаавар чинь. Шоглоод шийтгээд байна штэ. Эрэлгүүд нь хурмстын тамууд нь бас зовоогоод байна. Хурмстын лусууд нь хилэгнээд байна. Хурмстын шин мандлынхан хурмстын амны эзлүүд чамтай амь нэг л тооцож хилцэж байна. Энийг л ойлгочих мөн хаа. За дараа нь намрын салхины тухай. За намрын салхинд бас нэг маш их хүмүүс намрын салхины нэг шийтгэлтэй ирдэг учраас бид хаврын салхи, намрын салхийг түлхүү барьж авч явж байгаа юм аа. За намрын салхиар яадаг вэ гэхээр нөгөө олон өв сурмлаа ургуус нөгөө зорилго нь юу байсан? Энэ хөрш шороон дээр олон алаг цэцгсийг өвс ногоо ургамлыг ургуулах гэж ирсэн. Гол мөрнийг урсгах гэж ирсэн. Тэн дээрээс нөгөө нэг яах эцсийн дүндээ тэр ургасан зүйлээс хүн бид хоолж байгаа. Мал амтан хоолж байгаа. Хангаа дэлхий баясаж бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа бүхнийг нөхөн үржүүлж нөхөн сэргээж тийм зорилготой ирээд үүлээ хийчлээ. Одоо буцсан штэ хүүтрээд гэх юм бол буцна. Үүлээ хийцэн. Мод цэцэг бутан бүгд ургацсан. Үр хөрлөн салхиар одоо тэгээд зармын тараацсан. Тоосонцруудаа өгчихсөн. Тэгээ буцаж байгаа. Зарим нь болохоор тоосонцруудаа тэгээ явж байгаа. Зарим нь болохоор амьудаа буцаага сарлуу эсвэл өөр оршихууруу дэлхийн өөр тэрүү магадгүй аваад явж байгаа. Тэгэхэд яаж юм? Баярлаж талархахын оронд дахиад намар салхи дэгдэж байгаа. Дахиад нөгөө болчмгүй мунхаг үйлдэлүүдээ гаргаад ирэхээр бас дахиад шийдэл болчихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг энд маш олон нөгөө 100 гадаа хаваржангаа, зунжангаа, намаржангаа хичээн зүтгэсэн хурмас тэнгэрийн эзэдийн үйлрэг талаар өнгөрөх гэдэг. Нөгөө бороо, нөгөө шүүдэр, нөгөө мөндөр, нөгөө аянга цахилгаан салхи яасан тэр бүх үйл хэрэгүүдийг үр өгөөжгүй болгож байна. Үр дүнгүй болгож байна. Хөрш шорооны эзэдүүд, ургамал цэцгсийн эзэдүүд, үр тариа газар тариалангийн эзэдүүд, үр тарианы эзэдүүд бүгдээрээ хичээн зүтгэсэн байна. Бүгдийн ажлыг өргөө болгож байгаа гэдэг учраас шийтгэл нэхэл том ирээд байна хүмүүсээ. Маш их том ирээд байна. За тэгээд тэрний шийтгэл нь ол замггүй болох, инүүхэнд, ховшиггүй амьдруулах, инүүхэнд, үр өгөөжгүй байх, инүүхэнд, амжилт бүтээлгүй байх, инүүхэнд. Өснө дэвж үйл хаалгач нь
өчнөө үеэр чинь хаах өнөөхөнд болчиход байна. Тэгээ Бака тэнгэрийн цаг эхэлсэн, өршөөлийн цаг эхэлсэн учраас монголчуудаа ухааруулах, гэгэрүүлэх гээд зүтгэж байгаа учраас бүгдийг шийдэхлээр толгой дараалаад бүгдээрээ шийдэгч гээд байгаа учраас тэнгэр тэгдэггүй юм байна. Таниулдаг юм байна, мэдүүлдэг юм байна. Дахиж алдаа гарахгүй болгохтол нь одоо мэдүүлдэг юм байна. Тэгээ алдаа гарахгүйгээ мэдээд эхлэнгүүт нь ам тангараг авдаг юм байна. Тэрсний дараа өршөөл явдаг юм. Тэгэхээр өршөөлийн цаг эцэг бид манай байгууллага маш их өршөөлийн үйл ажиллагаа өгдтэй нь хамтарч явуулж байгаа болохоос бид хийж байгаа биш. Бид зөвхөн ямар алдаа гаргасан бэ? Ямар зовлон ирсэн бэ? Яаж засах ёстой вэ? Тэрийг л таниулж өгч байгаа. За, тэгээд түүнээс гадна яагаад мөндрийн эзнүүд хэлгэнээд идэв? Яагаад аян цахаан шүлрийн эзнүүд хэлгэнээд идэв гэдгийг богинохонд ярьчих. Мөндөр эцсийн дүндээ яах гэж бодоод хөрсдөд хөрс шороонд бугшсан гэдэг юм үүссэн хортон шавжуудыг салгах зорилгоор мөсөн дотор нь жижигхэн амьуд ирж тэгдэж ирдэг. Эсүүд нэгээс амьуд ирээд хөрсөн дээрээ буулаа, мөндөр нь хайллаа. Мөсөн дотор чи хамгийн ариун зүйл. Мөсөөрөө хамгийн ариун зүйчмтэй. Хамгийн ариун зүйчтэй энэ хорвоогийн энэ ертөнц одоо манай дэлхийд. Тэр мөсөн дотор чи хамгийн ариун амьуд ирээд. Тэгээд тэр мөндөр чинь хөрсөн дээрээ буулаа, шингэлээ хайллаа, хөрс рүүгээ орлоо. Скул одоо цемент бетон дээр унлаа, шингэлээ нөгөө амин яаж агаар дотор байгаа хортон шавжуудыг босгоно. Хөрсний хортон шавжуудыг цэвэрлэн ависгана. Тийм үүрэгтэй. Хамгийн энгийн наацхын өнөөдрийн хичээлийн төвшөнд ярьж байна. Зэрэглээ ямар үүрэгтэй. Хөрсний усны судал хөрс одоо нэг 30-40 м 50-60-70 м-ээс хөрсний ус гарлаа л гэдэг. Тэгвэл хөрсний усны судлыг чинь дээд холбоос нь зэрэглээ болж оршдог. Хөрсний усны судлуудыг чинь хурмстынхаа лустай холбож оршдог. Холбоос нь зэрэглээ байдаг. Яг хөрсний усны эздүүд буюу ундрагын эздүүд нь зэрэглээн дотроо зэрэглээн эднэр болоо зэрэглээн өвгөд болоо явж. Тэгэхээр тэрний үйл хэрэг таслах юм бол шид шүүдэр түрүүний ярьсан тийм үү маш их ариусгах үйлдэл. Шүүдэр дотор чи оддын гэрчмийг болгож идэв. Өглөө ингээд бас хөлсөрөн дээр шүүдэр бууц. Маш их оддын гэрчим, оддын гэрлэл ба цацаргүй тэн дотроо бууж ирнэ. Тэгээд цэцгсээ ургуулна. Цэцгсийг соёолуулна, цэцгсийг дэлгэрүүлнэ, дэлбэлүүлнэ, үр хөврлийн авч үлдэнэ энэ дэлхийд. Тийм чухал үүрэгтэй шүүдрүүд. Тэгжээж нөө ургаал идэг цэцгэлэхгүй бол яаж дараанд нь дэлхийг үр хөврлийн үлдэх юм бэ? Үрн үлдэх юм бэ? Яаж хаанаас дахиж ургах юм бэ? Арга билгийн хоёр өгцнөөс дараа үрн байн дээрээс нь амин ирнэ. Буюу сүнс нь ирнэ. Тэгжээж л ургах чам. Тэгэхээр тэр зүйлийг итгэдэгхийн шүүдөр. Анхны цаснаар яадаг юм? Анхны цас маш хилэнтэй байдаг. Анхны цасан дээр нус цэрэ хайд, анхны цасан дээр шүлс тус одоо юу хайсан ч үдээ. Тийм зүйлүүд маш их болдог. Багцлаа жоохон гацаад байна. Үе гацаад байна. Тийшээ хэлдэг. Тийшээ зөв хүмүүс орсон юм байна. Ер нь үе жоохон гацаад байна. За яг нь юу нь гацаагүй явж идэв. Бичлэг нь гацаагүй явж идэв учраас дараа нь бичлэг сонсох хүмүүс төр гайгүй. За. Гацсан баг та. Бүгд багсаа явчлаа. Яг энэ олон хүмүүсийг зарим нь уцсуудаа бүгдийг унтраа гэлч. Нөө юу өөр болоцлоо доо. Хүмүүсийг бүгдийг нь уцаа ундраач. Бүгдээрээ уцаа нөө арь мод дээр тавьчих. Лайв явж болохгүй. Наач баха олон хүмүүс ороод ирсэн нөө өөрөө болоцлоо доо байхгүй. За иймэрхүү байдаг. За анхны цэцлэр сарнаас амьуудыг ацаад хөрсийг дотор нь ингээд хөрсөн дотор өвлжих амьтдыг нэг гадуур нь хамгаалах эрчмийн бүрхүүд буюу инкубатор үүсгэдэг. Тэгжээж нөгөө нэг дараа нь хөрс эргэж сэргэх гэдэг нь хөрсөн доторх амьууд унтаад буцаж дараа хавртаа гэдэг нь зундаа үлээх тийм болцыг бол. За гэх мэтчлэн ийм олон үйл явдлууд болдог. Тэгээд нөгөө шуурга, угуулц, шорон шуурга, цасан шуурга энэ төрөөр маш их шийдлүүд, гэмшлүүд одоо юу гэдгийг шийдлүүд орж ирдэг. Угуулц золоо гэтэл нь орчлонгийн харуултаа дайтан байхад нь угуулцыг буруутгаад гэдэг нь шүүгээд хамаг бас хэрэгт ордог. За нэг иймэрхүү байгаа шүү хүмүүсээ. Яаж юм? Манайхан сүлжээ нам байгаа болсон. Гацж яан л гэж. Ер нь бол нэг саниг гэсэн үе яаж байгаа. За тэгээд нэг юу хичээл маань одоо танилга маань өндөрлж байна тийм үү? Тэгэхээр юу яа?
Одоо асуулт хариултанд ороо явчих. Асуулт хариулт байвал хариулаа явчихна. Тэгээ ямар ч гэсэн дараа нэг гацсан хэсгээр нөхөд үзчихээр яг бичлэг нь болохоор зүгээр явж идэв юм билээ. Яг сонсож явах үедээ нэг гацаад байдаг. Бичлгүүд нь зүгээр явж идэв. Хараа. Бас стор гэхэд юм аюул байсан. За нэг хоёр асуултыг би хэлж байгаа юм. За тэрнээс гадна байж чи эндээс нэг зарим ганц нэг юм уншаад очихлаа. Яг хүн хэрэгтэй. Энэ зүйл хэрэгтэй байдаг. За одоо юу яа? Нэг манай дээр тохиолдсон нэг манай дээр ирж үзүүлсэн хүмүүстээр тохиолдсон хормос тэнгэрийн эзэдийн шийтгэлүүдээс хүн бас хэрэгтэй. Би зөвхөн сая салхийг ярьж та. Тэгэхээр салхийг явахдаа маш товчхон хэмжээнд ярьлаа. Би бусад өвлийн салхи, зуны салхи малх гэж ярьсан, өөрийн салхийн тухай ч ярьсангүй. Тэгээ салхич нь олон төрлөөрөө байдаг тийм үү? Тэр салхиудын тухай ярьсангүй. Зөвхөн ганцхан салхитэй гэж ярьчихж байгаа байхгүй. Энэ бол нэг дэндүү том шинж тухаанаас өчүүхэн юм тань одоо мэдхүй болгоод ярьчихж байгаа. Тэгэхээр энэ маш өчүүхэн шүү. Тэгээд зарим нэг нэг кейсүүд буюу яг энэ цагаар нэг хүмүүс яриад хөвшил сурцсан учраас лайв кейс яриад юм тийм. Жинхэнэ бол нэг босын явдлууд буюу тохиолдлууд байгаа. Тэгэхээр энэ шийдвэрүүдээс зарим нэг сонсоод авч чи ийшээ чанга чанга Барааны эзэдийн шийдвэр байна. Сахар юм. За хормос тийм зүг. Миний яриаг үү. За багшийн яриаг үсэлдүүдээс маш олон кейсүүд байж байна. За барааны эзэдийн шийдвэр. За бараанд юм хумаа норгосон байна. За норгоод үүнийгээ бараанаас болсон гэж гоочлоод за нэгсэндээ амнаасаа сүрэг ирчимтэй одоо маш их үгнүүдийг үүсгэсэн гэж байна. За юу гэсэн бэ гэхээр үүнийгээ бараанаас болсон. За борог буруутгаад борог гоочлоод за элдв сайн муу гийг хольж хутгаж харааж байгаад барааны эзэд шийдвэрлсэн байна. За тэгэхээр нэгсэндээ эндээс яах ёстой вэ гэхээр өршөөл ирнэ. Чин сэтгэлээсээ өршөөл ирэх ёстой. За ингэж болдгоо маа тийм ээ борог ингэж харааж болдгоо юм байна. Харин ч гэсэн өрөөж ингэж өрөөлөөр тосож авах ёстой юм байна гэдгийг ойлгож ухаарсах хэрэгтэй байдаг. Тэгэхээр чин сэтгэлээсээ ойлгосон байх ёстой. За ингэж маш олон кейсүүд байж байна тийм үү? За энэ бол борооны тухай. За дахиад нэг бороо. Борооны эзэдийн чатга. Бороо орж байхад хармаа үг хэлж зодон цохион хийсэн. За зодон цохион хийсэн хэрэгээр шийтгүүлсэн байна. За мөн адил өршөөл ирэх ёстой. Бороо орж байхад өрөөж хураалж байх ёстой юм аа. Борооны эрчим маш ариухан байдаг. За борооны эзэд бас ариун дагшин байдаг. За тэд муу муухай уур уцаар хармаа үгийн эрчимд амархан сэвтдэг юм аа гэж байна. Тэгэхээр тэр тухайн хүн маань одоо чин сэтгэлээсээ одоо өршөөлөө зүгээр өршөөгөөрэй гэж хэлэх байна шүү дээ. Яг сэтгэлийнхаа угаас ойлгосон байх хэрэгтэй. Тэгээд өршөөлөө ирж байгаа юм бол мэдээж одоо энэ шийдвэрлээс гэдэг юм уу те чатганаас одоо гарах боломжтой байх нэ. За үргэлжлүүлээд мэдээж тэр хараалын үгээ хэлээд одоо борооноор юм уу салхинаар хормостын одоо байгалийн үзэгдэл ямар нэгэн байдлаар сүргэрчмэн үүсгэсээр байх юм бол нөгөөх нь бүр шийдвэр бол явцдаг байх нэ. За дараагийн кейсүүд маань чи кейс хэлж байна. Тэр ярьж ирсэн. За нэг манай байгууллагын яг нэг салхины засал хийдэг, хормос тэнгэрийн засал хийдэг хоёр хүн маань таад нь мэдээлэл дамжуулах гэж байгаа шүү. Наас амтсан уу? Батбах. Нар мандах. За тийм. Энгэр байгаа нь. Одоо нөгөө төрөө те. Одоо юу нэг айл байж байгаад өвөл мала хашаанд хотлуулчаад даваад өөр айл руу заавалчгүй очих хэвээр болоод явцсан. Заавалчгүй биш. Зүгээр очих хэвээр болоод хашаанд хотлуулж явсан. Тэр хооронд нь тэр шөнө цас ороод тэр давааг хаасан. Тэгээд наашаа одоо ямар ч боломжгүй одоо гэрлүү хоёр боломжгүй 3 4 хонсон 7 ч юм хонсон. За тэгээд бүх хүчээ ашиглаад наашаа ирэхэд нь тэр ямар ч одоо бүх мал нь өгсөн байсан. Тэгээд тэн дээр нь яаж вэ гэхээр цасны эзэдийн шийтгэл чатга байсан. Тэр цасны эзэдийн шийтгэл чатга маань яагаад тавигдсан бэ? Ингээд ирэхээр одоо тэр маань одоо малчин хүн одоо ялангуяа Монгол хүн байгаль цаг уурaan таньдаг газарч хөтргөөж эрдэмтэй байх ёстой. Тийм эрдэмгүй тэр хүн тийм эрдэмгүй болоод
одоо цасанд боогдоод хаагдсан. Түүнээс өөрийн хүслээр болов тийшээ малаа явуулдаг. Нэгт хоёр дахь ирэхээр Монголын нүүдэлчин малчин одоо боловсрал гэдэг маань малчин хүн болгоо мэдж байх хэвээр болохоор тэрийн илүүтэйгээр дээд одоо тийм одоо эрлэг там гэдэг юм уу тэр дэнсийн өвгөдөнд дэнсэлдэг. За хоёр дахь ирэхдээ тэр мал маань одоо арга талаарч бэлэг тал дээрч тэр одоо хувь эзнийхээ өмчөнд байдаг. Өмчөнд тэгэхээр тэр малныхаа хариуцж явах хэрэгтэй. Тэгээд тэр мал өгч ийн гэхээр тэр хүн тэр малынхаа тэр өгсөн малынхаа малч нь өөрөө сүнстэй тэр сүнс гэдэг юм уу гэдэг тэрнийхээ өмнөөс хариуцлагаа хүлээж идэг гэдэг нэг юм кейс байсан сонирхолтой кейс. За тэр малч өөрөө бас тэнгэр газар ажиллаж явах хэрэгтэй тийм малч эрдэмтэй байх хэрэгтэй. Тэнгэрийн ажил урд өдөр нь одоо ямар байх вэ? Хол газар явах уу, ойрхон байх уу, малаа хаагур хатуулах уу гэл те. Тэр юм эрдэм мэдлэг дутуу байжээ. За өөр ямар кейс юм байна? За тэр дандаа бодтоор явж байгаа шүү дээ. Дандаа бодтоор явж байгаа те. За одоо ингээд маш олон хурамстууд маш олон тэгүүд байгаа тийм ээ. Тэгэхээр хурамстын одоо бас нэг жигүүртэн шууг эд эрхтэнгийн нэг хүн одоо гинтээжээ. За одоо энэ эрхтэн ингэсэн байна л та. Миний одоо тэр шуугны тийм эрхтэн одоо тийм уух юм бол одоо шүл гаргаад уудаг ч юм уу яа гэм те эрүүл мэндэд сайн тустай хэмээн агнаад тэгээ тэр шууг агнахтаа дутуу агнсан байна. Одоо бэртээчээд зүгээр орхицсан. Тэгээд шархтуулсан тийм хэрэгээр одоо тэгээд тэрийг одоо аюу гэдгийг дутуу орхиод одоо тэр шууг мэдээж одоо ингээд дутуу шархтуулаад орхисон бол буцаагаад идэх хэрэгтэй. Нэг өсөндөө тэр чинь нөгөө шууны эцсийн шийтгэл ороод байгаа гэсэн. Тэр хурамстын эцэд шийтгүүлсэн байна. За тэгэхээр тэгээд ирэхээр мэдээж бас одоо өөрийнх нь одоо аль нэг идэвхтэй гэмтэх ч юм уу тийм болох нь шүү дээ. Ер нь ямар нэгэн шийтгэл маань. За гэхээр маш болгоомжтой бас хандж авах хэрэгтэй гэдэг. За салхийг бол түрүү ярьжсэн. Гэхдээ тэргээр яриад хязгаарлагдахгүй маш олон бас кейсүүд байж байгаа. Тэгэрсэн. Одоо энэ хурамст энэ бүгдээрээ орж байгаа байхгүй бүгднийг хэлнэ. Одоо шууд эзтэй гэснээс одоо нэг алтан гургалтай гэдэг шуу. Тэр шуу маань одоо байгаль дэлхийдээ ямар эрчим төв байдаг, ямар хэрэгтэй, яагаад алтан гургалтай гэдэг шуу байх ёстой вэ гэдэгтэй. Одоо жишээлбэл тогширсан эзэд. Одоо уул усны эзэд. Эсвэл тэнд эрчим дутагдсан тэр уул нь өөрөө эрчим дутуу байхад алтан гургалтай тэр шууд эздийнхаа зарлиг зараалаар очиж өөрийнхөө гургалдаалах дуугаараа тэр нэгдүгээр эздийг тайтгаруулдаг хэлгэлсэн эздийг хоёрдугаар тэнд одоо эрчим муу хураасан эрчим байх юм бол тэрийг өөрөө гургалдаалах дуугаараа докторгүй байгалаасаа докторгүй эрчмээрээ тэр өөрөөрөө дамжуулж тэр ууд усанд эрчим нөхөж өгдөг. Илүү эрчим нөхөж өгөнд хэвийн байдалд нь оруулж өгдөг. Тийм их хүчтэй шуу байх нь. Тэгэхээр шуу болгон өөр өөрсдийн гэсэн байгальдаа хэрэгтэй эрчим энергийг ялгаруулж байдаг болохоор ер нь ямар ч байгальдаа хэрэггүй шувуу гэж хэрэггүй амтан гэж огт байдаг бай. Тийм одоо нэг жишээ хэлэхэд л юм. За чи өөр гоё кейс үзсэн бодож байгаа. За бас нэг юм байна. За дахиад нэг салхины шийтгэхийн тухай яриа. Эдгээр бол дандаа кейс үздэг шүү дээ тийм. Тэгэхээр хасын салхины эздэд буюу хасын орон зайд одоо нэг хүн хүндэрсэн байна. За хасын орон зайд ямар орон зай ордог вэ гэхээр маш ариун тагшин газрууд орно тийм ээ. Орон зайдууд орно. Хасны мэдрэлтэй. За бидний мэддгээр удам мод гэж байна. За удам мод элсэн цөл гэж байна. Элстэй газар гэж байна тийм ээ. За тэг хэрэгсүүр гэдэг ордог. Гэр чинь маш олон тийм ариун тагшин газруудаар энэ хүний хувьд болохоор тий хүндэрсэн байгаа байхгүй юу. За мэдээж тэгээ шийтгүүлсэн байгаа. Тэр орон зай нь одоо булгийн ойр орчин байсан гэж байна. Тэр одоо хасан эргэлттэй ариун тагшин газар булгтай ойрхон байж л тий. За тэгээ булгийн ойр орчин байжгаад булгаас одоо ер нь бол 60 м зайд явж хөнгөрөх. За булгтай ойрхон 60 м-ийн зай дотор ямар нэгэн үйлдэл хийж болохгүй байна тийм ээ. За тэгээд тэрнээс цаашаа одоо 60 м-ийн зайд хөнгөрөх эсвэл хөндрөх ёстой гэдэг юм аа.
Ходоодны өвчтөй байсан гинэ тэр хүн маань. Ходоодны өвчтөй байсан учраас ходоодны бактериуд нь тэр өвсийг нь буртаглаад за тэгээд хөрсийг нь буртаглаад цаашлаад усын ундрагыг бохирдуулсан байна. За тэгээд бохирдуулснараа аршааныг сэвдүүлж за тэгээд давхар одоо олон усын ч гэдэг юм уу бас хормостын эцэдүүдийн сэлхэн эцэдүүдийн маш олон эцэдүүдийн шийдэл давхар орсон байна. Тийм. Тэгэхээр одоо ер нь дулаараад эхэлж байгаа тэр усын ойролцоо усны ойролцоо тийм ээ 60 м дотор ямар ч одоо үйлдэлийг сөрөг орчимтэй үйлдэл гаргахгүй байхны ялангуяа одоо бид нар ширээгээ тавиал авчирсан идэж байгаа мадсаал ингээл судаг штеп. Тэр хоолны тэр хог үлдэгдэл хийдэг хөрсөн дээр унгаагаал тэр хөрсөн дээр одоо шингэл юм бол тэр нь цаашаа ингээд ус руугаа ордог байна штеп. Тэгэхээр нөгөө нэг иргэдээр байгаа тэр эцдүүдийн амьд гэдэг юм уу тэр бичил амьдыг устгаад байдаг байна. Тэгэхээр бид нар одоо хаан авсан одоо үг үйлдэл сөрөг эрчмүүдийг хүртэл амнаасаа үүсгэж болохгүй. За тийм ба. Одоо амнаасаа үүсэж байгаа сөрөг эрчимээ татаа цаашаага сөрөг эрчим болоод гэдэг юм эсвэл одоо байгальд чинь одоо маш олон бичил амьд гэж байгаа. Тэр чинь болоод тэгэхээр нэг асандаа хүний одоо сүнсний хөгжил тэр бол хизээ нэгэн цагт хүн болох ёстой сүнс амьд гэсэн. Тэрийг одоо бид нар өөрөөсөө одоо юу гэдэг одоо бактерик шатаан гэдэг юм уу одоо хортой утааг дэшээ гараад тэр байгалийн маш олон хэдэн сая бичил амьдыг ингэж устгаж идэг. Энэ бол одоо тэр одоо хурамс тэнгэрийн эцдийн хувьд бол энэ маш их буруу тэр байгалийн олон маш бичил амьд нь бол ирэхээр тэр хурамстай одоо агаар мандлуудыг цэвэрлж идэг хэрэгтэй эрчмүүдийг нөхөж байдаг. Тийм учраас тэр одоо ерөөдөө бол 20-нд ороод байдаг юм билээ. 20 тэр хурамстай там гэдэг юм уу 20 гэдэг юм байна. Илүү хүнд одоо энэгээр ярих юм бол хүнд гэмт хэрэг үйлдэлсэн. Тэгэхээр энэ олон шийдлүүдийг одоо бидний нэг өөрсдөө мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй маш олон алдаануудаас үүсдэг. Тэр жижигхэн юм бол одоо маш том хэмжээний болох чинь тийм ээ. Тэр олон үе удмаараа бид нар одоо шийдгүүлээд чатганд ороод яваад байгаа. Тэгэхээр бидний нөгөө наад захын тэр ажил төрөлтгөө үүсч эхлэн штэ. Тэгээд дээрэс нь одоо биен дээр ямар нэгэн биеийн эсэгдэх юм уу байна. За тийм бидэл үүсдэг. За тэгээд ирэхээр манайх бүтэнсэй өдөр болгон одоо энэ олон маш олон одоо кейсүүдийг одоо үзүүлж байгаа хүмүүсийг одоо бүгднгийн бүтэнсэй өдөр болгон бид нар авч явж ингээд хормостын үүргийн засал хийж өгдөг. Тэгтээ тэр засал маань болохоор хамгийн гол нь тэр хүмүүс гол нь өөрөө марсан ухаарсан л байсан. Ухаараагүй зүгээр л би ингээд очиод хийлгийа гэд ийм сэтгэлээ бас хандаж болохгүй байхгүй. Тэр чин сэтгэлээсээ хандаад за би энийг үнэхээр ойлголоо. За би биш юм аа гэхэд миний ээжийн талаас юм эсвэл аавын талаас маань хэн нэгэн буруутай зүйл хийсэн байна. Эсвэл санаатай болон санаандгүй зүйл хийсэн байна. Энийг нь би өмнөөс нь өршөөлөөр ярьж байгаа юм. За би энийг нь маш сайн ойлгож авлаа ухаарлаа. Давхар үр хөвгүүдэд цаад сургана. Тэндэг мэддэг хүмүүстэй цаад сургана гэд ингээд ойлгосон байх хэрэгтэй. Бас нөгөө буруугийн хажуугаар дугаа өнгөрөхгүй. Тийм дугаа өнгөрөхөл нөгөө хамтын хариуцлагаараа дээрээ одоо тэр эцдийнхаа шийдэл давхар шийдэлүүд нь ягаад гэвэл ганц амиа бодсон зөвхөн өөрийгөө бодсон надад хамаатай энэ хүмүүс надад хамаагүй гэсэн үзэл бодол байх ёсгүй. Буруугийн хажуугаар дуугаа байж болохгүй. Хэлж сануулж өөрийнхөө мэдгийг хэлж заавал сануулж байх ёстой. Бид тэр бас давхар одоо заавалчгүй бодох ёстой гэдэг юм уу? Хийх ёстой зүйл. За дахиад нэг тез хэлэхэд за нэг шуурга болж исэн юм байна тийм ээ. Түрүүний багшийн яргаар угалц шуурга маш олон шуурга байгаа салхи байгаа гэсэн шүү дээ. Тэр шуурга болж хахад нэг хүн маань одоо даарч хөрөөд босгох шахсандаа шуургыг нь хараагаад байсан. Тэгсэн чинь тэр шуурганы эзэн уурлаж хэлэгнээ. За шийдгсэн байна. За тэгэхээр шуурга амтай ба хатуун ширүүн цэвэрлэгээ хийж явж байгаа. За бидний орон зайдуудаар олон одоо хүний одоо биеийн ахын биений бас цэвэрлэг давхар хийж явж байгаа гэсэн. За бид нар одоо нүдэнд харагдах маш олон сөрөг эрчмүүд байж байгаа. За тэр
одоо булан тохоо бүрт маш олон сүрэгчнүүд хуралцсан гэж тийм ээ. Тэр эрчмүүдийг энэ шуурга бас цэвэрлээ явж байна. За тэгээд хатуун ширүүн цэвэрлэгээ хийж байгаа. Энэ үед хатуу өвөлтэй өвдгийг догшруулан хар муу үг хэлж үйлс гаргаж болохгүй ахна. За тэгэхээр бид нар ерөөсөө дандаа л алхам тутамдаа л ерөөсөө үг үйлдэлээ хэмжих хэрэгтэй болчиход байгаа юм аа гэдгийг бас ойлгоорой. За одоо юу нэг хаврын яг салхи хэлсэн байгаа дээр бас хэлэхэд тийм ээ. За хаврын салхи, амрын салхи гэдэг. Тэр нэр бас маш олон цэвэрлэгээ идэж байдаг. Маш олон одоо амьуудыг тээж явж байгаа тийм ээ. За тэгэхээр маш ойлгоцтой яваарэ гэж захимаар байна. Хаврын салхи бол эхлээд бол нөгөө газарт байгаа хар орчмуудыг цэвэрлээд тэр ногоо урах боломжийг бүрдүүлж өгдөг. Тэгээд бүрдүүлж өгөөд дараа нь болоод тэр амьуудыг одоо зөөж авчираад одоо өвс ногооны амьуудыг зөөж авчираад амьуд тэнд одоо газартаа ам болоод өвс ногоо болж ургаж байгаа. Намар тэр одоо өвс ногоо хагдраад намар болоод ирэхин цагт тэр амьуудыг эргэж салхиараа эргэж авч амьны тэр галактик руугаа эргүүлж авуулж урамснаграа авуулж явдаг гэж намрын салхи хаврын салхи юм учиртай. За ингээд гिचийн уншаад байл маш олон кейсүүд байна. Дандаа салхитай, хоройтой, нэхэлтэй, барайтай, жатахтай, шийтгэлтэй гэсэн. За бидрийг бол хэнийг ч мэдээж урамсдын одоо ялахгүй тийм ээ. Ялахгүй шүү дээ. Хүнийг одоо ямар нэг хэн буруутай зүйл хийсэн байна, хэн зөв зүйтэй зүйл хийж байна гэдгийг мэдээж шүүгээд байж байгаа бахны. Шуугаа хэр хайрлаж байна, байгальлагын амьтаа гэдгийг хэр мэдж байна, үр ач найз нөхөдтэй байгальлагын амьтаа гэдгийг өөрийн мэдсэн зүйл байвал түүнийгаа бусдад түгээж байх хэрэгтэй. Одоо мэдж байгаа хүмүүс, найз нөхөдтэй одоо таньдаг хүмүүстэй зүгээр одоо голын одоо тэр амны одоо оршихуй хажуугаар явж байхдаа ч үгүй юм эсвэл салхи бороог одоо ингээд хараад зөхөд байгаа хүнд хажуугаар гарах юм бол дугаа өнгөрч болохгүй юм билээ. Очоод ийм учиртай байдгийг шүү. Энэ ийм шийдвэлтэй байдаг гэдгийг ойлгуулж таниулах тийм заавалчгүй хийх ёстой зүйл шүү. Тэр бол бидний ялчгүй заавалчгүй хийх ёстой зүйл гэж байгаа. Яг л бид нар хүн болж төрсөн тийм ээ. Энэ их дэлхийг энэ Монгол улсаар бид хайрламаар. Гэтэл бидний нөгөө нэг хэсэг мэдгүй одоо хэсэг хүмүүсээс болоод буруутай үйлдэлээс болоод бидний одоо байх ёстой хэмжээгээс одоо юу гэх цас маш их ингээд орох ёстой байдал орохгүй байдаг ч юм уу тийм. За энэ дээр араа энэ нэг хурын эзэдийн чатаг гэж байна. За цас орж байхад анхны цасн дээр сэв зэмээ ихээр хайсан юм. Тэр анхны болон анхны цас, анхны бороо тийм ээ, анхны салхи гэдэг юм. Тэр зүйлүүд нь маш их амьуудыг тээж авчирч байдаг учраас сэвтэж болохгүй байна. Тэгэхээр энэ болохоор анхны цасн дээр сэв зэмээ ихээр хаяад цасны эзэдийг гомлоос гэж. Тэгээд сэвтүүлсэн учраас ийм хормос тэнгэрийн шийтгэл өрцөн байна. Хор уршиг нь явах хэрэгтэй вэ гэхээр одоо энэ хүн маань одоо юу юм байна л да эмхтэй хүн байж л те. Хор уршиг нь өндгөрч өгдөх нягууртай гэж байгаа байхгүй. Энэ яг энэ хүний эмхтэй хүн гэдэг өндгөрч гэж байгаа вэ гэхээр энэ чинь ингэж штэ. Анхны цасан дээр нөгөө амьд ирж байгаа. Гэтэл энэ хүний нөгөө өндгөрчийг бас одоо өндгөрчдөр эмхтэй хүн бас одоо өчүүн хэрэгтэй дээр амьд бүгэлддэг гэдэг утгаараа бас энэ нарийн байдаг байна шүү дээ. Тийм шийдгэлд бас орж байгаа юм байна. За энэ хүн баг мэдээж өршөөлөх хэрэгтэй. За тэгэхээр маш нарийн холбоод байгааз. За энэ болохоор нэг мөсний эзэдийн шийдвэр. Мөсөн нуулын мөсийг одоо мэдээж хормостынхаа хариуцдаг. За мөнх цаст хайрхныг бас тэд хариуцдаг. Мөнх цаст хайрхны мөсөн дээр нүж, сэг, зэн гэх мэт удирдуулах одоо чанартай зүйл хайж үлдээж орхиж явах юм бол огт явж болохгүй. За мөс хамгийн ариун дагшин өвчмтэй өвгдийн орон зай өргөө гэр байдаг мөсөн. За тэгэхээр амархан догширч хилгэндэг байна. За цэр хайсан ч хилгэндэг өвгд бий. Удмын өвгд нь хөлдсөн голын мөсөн дээр сэг зэм хайж үлдээж орхисон. Тэр нь хайлаад голын ус руу орж хар цусны эзэдийг хилгэнэс.
За мэдээж маш олон эцдүүд байж байгаа тийм ээ. Тэр хар цусны эцдийг хэлэрнүүлсэн байна гэх. За ингээд өшөөч юу кейзүүд хэлэх үү? За. Энэ бас их сонирхолтой кейз. Гэрлийн өвдийн шийтгэл юм нэ. Хурамсдын чатга. За тэгээд гэрлийн өвдөд энэ хурамсдын одоо чатга хийсэн. За хийсэн ирг нь юу вэ гэхээр гэрэл цуглуулдаг. Сонирхолтой байгаа. Гэрэл цуглуулдаг. Тэгээд дамжуулдаг өв сургамжлуудыг зулгаадаг гэсэн гэж. Одоо энэ гэрэл цуглуулдаг өв сургамжлал гэхээр манайх нэг урамлал асуулттэй тийм. Дамжуулдаг тийм өв сургамжлуудыг мэдээж үнсээр нь зулгаасан. Тэгээд үнсээр нь тастаж авсан байна. Тэгээд тэр цэцэгс нь болохоор цомирлог ба механикаа голчоор нарны гэрлийг оддын гэлбаа хөрс рүү давнуулан доод ертөнц рүү эрчим рүү өгчөөдөг тийм амьтаа байсан байна л да. Тийм амьд байгаль гэж. Жишээ нь одоо ямар цэцэг одоо гэрэл цуглуулдаг вэ гэхээр жамаа мэдэг гэдэг нь шүү дээ. Жамаа мэдэг цэцэг болон ягаан гэрлийг одоо илүүтэй нэвтрүүлдэг ба тэр гэрэл нь эрдэнийн чулуудыг ургуулдаг гэж. Тэр байгальтай маш хэрэгтэй тийм. Чулуудыг ургуулах, нэгтрүүлэх үүрэгтэй байсан байна. За манайхан шеэрлээд өгөөрэй. За түрүү манайхан хараад нэг жоохон гацалт үсээд зарим маань гасан байж магадгүй байна. Тэгэхээр манайхан өшөө нэмэгдээд өшөө маш олон мэдээллийг одоо буслаа түгээхийн тулд шеэрлэх хэрэгтэй байгаа шүү. За тэгэхээр шинээр одоо нэмэгдэж орж ирсэн хүмүүс маань бас шеэрлээд өгөөрөө. Тэгээд одоо бид нар чинь нэг л дэлхийд их дэлхийд энэ дэлхийд л амьдарч байгаа. Тэгэхээр одоо мөнх одоо үр удамдаа мөнх үлдээхийн тулд үр удам маань хэдэн одоо 100 сая жилээрээ зөв амьдрахын тулд энэ байгаль орших юм байна. Яг тийм ухаалаг тогтолцоогоороо одоо хармон орчин байх юм бол хармон орчмыг л ахын даарж байдаг, эргүүлээд цуглуулж одоо хурааж байдаг. Тэгээд эргээд одоо яг байгалийн ухаалаг тогтолцоогоор л явах юм бол ингээд мөнх амьдарна. Бид нар одоо үйлдвэр хөгжөөд гэх юм уу хортоод тутаад ялгаруулаад ирэхдээ энэ озоны давхар гэдэг юм уу цоороод цаана маш олон давхаргууд байдаг гэдэг л да нөгөө цэнхт мандлууд давхраад мандлуудын доор нь давхаргуудын доор дунд нь мандлууд гэж байдаг. Тэр маш олон мандлууд нь бидний одоо амин хувиа хичээсэн байгаль төрхийг боддгоо мэддгүү зүйлээс болоод бүгд цоороод иртэж байдаг. Бас бүр цаашлуул цаанаасаа одоо харгаргаас гэдэг юм уу одоршуугаас хармуу зүйлүүд ирж байдаг. Тэрийг бол тэнд давхаргын эздүүдүүд нь тэнд одоо барьж авч устгадаг гэдэг юм. Тэгвэл одоо энэ дотроосоо тэр хармуу эрчмийг үйлдвэрлээд тэр мандлуудаа цолоод тэр эздүүдийн хүч бас сулардаг. Тэгээд сулраад ирэхээр ерөнхийдөө хар цагааны тэнцэл гэдэг тэр харны илүү авамгаалах юм бол харын одоо зорилго гэдэг ирэх юм бол тэд нар нь болоод ирэхээр одоо яг зорилго нэг юм бол устгах энэ зорилготой байдаг болохоор тэрийг бол хүмүүс маш сайн мэдээсэй. За манайхан шеэрлээд өгөөрөө. За түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Бүгдээрээ шеэрлээд ингээд бүгдээрээ оршуугаа одоо оршуудаа хайртай тийм хүн одоо бидний одоо Монгол улсад тохиолдоод байгаа дэлхийд тохиолдоод байгаа маш олон одоо амьнуудыг устгаад байгаа тэр зүрх эрчмийн төлөө одоо бид нэр одоо дөрөв хоолой бүгдээрээ нэгдүүлэх хэрэгтэй байна. Тэгээ шеэрлээд өгөрөө бүгдээрээ маш зөв ойлголтыг бүгдээрээ түгээж дэлгэрүүлье тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ хүн бүр ахаа шеэрлээд өгөрөө манайхаа. За өөр кейзүүд асуу. За асуулт байна уу манайхаа асуугаад өгөрөө. За энэ аавын талд хурамсдын чатаг чинь туйлын туяана эздийн шийтгэл байна. Туйлын туяана эзэд нь хурамс твд буюу манай дэлхийн гадуур бүрхэн байдаг. Хамгийн гадуур гадна талын одоо хурамс 44 давхаргатай байдаг. Дөрвөн давхаргын хамгийн гадна тал гадаад дотоод хоёрыг заагалсан тэр эксобаз гэдэг давхаргыг хурамс одоо туйлын туяаны тэр давхар гэж нэрлэдэг. За хамгийн нягтрал ихтэй буюу задрал өндөртэй хойд хэсэг өмнөд туйлд байдаг. Хамгийн хятадтай. За туяаны эзэд нь
хорслын эрчимд их амархан хувирдаг гинэ. Тэр одоо туяаны эзэд нь өөрөөр за тэгээд хин нэгэнд хар мус санаж хорсол тээх, хорсох, сэтгэлдээ хор агуулах зэрэгт болор туяаны өвгөд маш ихээр сэвддэг бас хордогддог. Тэр эзэд нь шүү бидний гаргаж байгаа эрчимээс. За туяа нь хурц хортой эрчим болон хувирдаг. Удамд нь нэгэн аав маш хорсомхой хор шар ихтэй хүн байсан ба тэр хүний үйлдэл нь туяаны өвгдийг жатгалсан хэрэгээр ирлэг гомдол гарсан. Ирлэг тэгээд ийхүү шийтгсэн байна. Өршөөл ирэх, өс сонцон, хорсол, нүдний болоод сэтгэл оюуны хорсол тээж явж огт болохгүй. Их хүнд шийтгэх бол одоо энэ тэр хүний ураг удмын одоо энэ байгаа энд уншуулсан хүн маань тэгээд тэрний ураг удам ийм зүйлийг хийх хөвөл бүр илүүтэйгээр шийтгүүлнэ гэсэн юм зүйл. Одоо энэ зарим нь одоо ингээд 20-д байна. 20-т шүү гэж хэлдэг ш таас. Тэр 20-д яг иймэрхүү асуудал гаргаж ирсэн бол энийгээ яг энэ тухайн цагта ойлгож ухаарч чадахгүй өшөө цаашаа дамжигдах юм бол тэр нь 20 шийтгэл болно. Тийм. Бүр ингэж явдаг юм бэлээ. За. Энэ бас гэдэг нь сахилгаан аавын талд хормостын жатаг гэж байна. Сахилгааны эздийнх байна. Цахилгаанд цохиулж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн бэрцсэндээ цухалдан аянга захиалганыг муурчилдаг. За муу ярсан хэрэгээр шийтгүүлсэн. Энэ цахилгаан маань биедээ төмөр авч явсан эсвэл хар муу эрчим ихтэй эсвэл хар муу эрчмийн орон зайд байгаа хүмүүстэй ихэвчлэн буудаг талтай. Энэ гурван зүйл байгаа юм ба шүү дээ. Цахилгааны биедээ төмөр авч явсан эсвэл хар муу эрчим өөрөө хар муу эрчимтэй буудаг. Эсвэл хар муу эрчмийн тэр орон зайд явж байгаа хүмүүс тэр ихэвчлэн буудаг. За тэгэхээр цахилгаан цохиулсан тэр хүний газар нутгаа шинжиж мэддэггүй муу газраас холдож зайлах зөнгүй хүмүүс тохиолдох тал айгүйх байдаг наа хар муу эрчим. Тэгэхээр Монгол хүн маань одоо тийм арга талдаач, бэлэг талдаач, одоо оршихуйг таних талдаарч илүү мэдлэгтэй байх ёстой гэж. За ялангуяа нөгөө хөх толготсон Монгол хүмүүс дээр энэ илүү тохиолддог гэдэг юм уу? Тэгэж явдаг. Тэгэхээр энэ миний хувьд одоо юу яасан бэ шүү дээ. Маш олон сүрэг эрчмүүдийг дотроо боддог. Дотроос үүсгдэг гэсэн. Тэнгүүд нөгөө тань сүрэг эрчмүүдээ одоо холбоосон. Энэ сүрэг эрчмүүдээр холбоосон орч байгаа. Тэгээд дээрэс нь энэ сүрэг эрчмийн муу газараар давхар яваад давхар юм байна. Давхар яваад. За нэг цасан шуургаар хавсарсан цасан шуурга байж л дээ. Тэгээ жавартаа салхинд эндсэн байна босч аваас. Тэгээд эндээ дахир дутуу болсон. Эндэж гэдэг нь одоо салхинд өрцөн. Тэгээд жавартаа салхин. Тэгээд тэнгүүдээр дахир дутуу болжээ. Тэгээд дахир дутуу болсон учраас салхийг буруутгадаг. Тэгээд салхийг дийдэхээр ууралдаг байсан. Одоо тэгэл мэдээж одоо энэ хүмүүс дахир дутуу болчиход салхи гарах болгон бол одоо юу гэдэг сэдвдэг байх юм л дээ. Тэгээд салхийг буруутгадаг. Салхиг дийдэхээр ууралдаг байсан учраас ийм салхины өвдөд одоо шийтгүүлсэн. Яад ингээд уурлаад идэв гэхээр одоо шийтгүүлсэн байгаа байхгүй. Тэмүүдээ тэр шийтгэл нь салхи гарах болгонд уурлаад идэг. Тэгвэл тэр юу яаж болохгүй штэ. Тэгвэл тэр ингэж болохгүй байхгүй. Энэ яагаад ингэж салхиар дандаа салхи гарах болгонд уурлаад идэг вэ гэж ингэсэн гэсэн. Албаар энэ хүнийг салхи гарахад уурын хөрвүүлж байна. Энэ хүнийг харин салхи гарах болгонд уургүй байх болтол нь энэ салхийг одоо гаргаж байгаа юм шүү дээ. Тэр хүнийг ухааруулах гэдэг шүү дээ. Ухааруулж ойлгоход нь салхи албаар ингэж тэр хүний уурын хүргээд юм гэсэн үг байхгүй. Тэр хүн чинь ухаараагүй ойлгоогүй учраас уур нь үрээд шүү дээ. Ийм байгаад шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань өөрөө одоо ухаарлаа ойлгосон байх хэрэгтэй байна. За ерөнхийдөө ингээд лайв маань өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа. Одоо ингээд маш олон мэдээллүүдийг хүргэхийг хичээлээ, тийм ээ. Тэгэд ашгуудаа тусдаа тэмтэй яваарай. Өөртөө бас эрг эрчимтэй байгаарай, тийм ээ. Эхлэхийгээр хайрлаж байгаарай. Ялангуяа Монгол улсаа хайрлаж байгаарай.
Яа. За баярлалаа та бүхэнд. Бай бай дүүргийа.